Монгол улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрдөг саруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд Төвийн бүсийн Загвар аймгаар Төв аймгийг сонгосонтой холбогдуулан Төв аймгийн үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулах стратегийг тодорхойлох, үүнд хөрөнгө оруулагчдыг татах, аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг оролцуулах, эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг сонсох ажлын хүрээнд хөгжлийн төвчөө Төв аймаг 2018 хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2 өдрийн турш зохион байгуулж байна. Хөгжлийн төвчөө Төв аймаг 2018 хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ETV телевиз Төв аймгийн 100 мод хотоос шууд дамжуулан хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү чуулга уулзалтанд үндэсний хөгжлийн газар, баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, холбогдох яам агентлагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрдэмтэн судлаач зэрэг 200 гаруй төлөөллүүд оролцож өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлэх юм а. За энэхүү хөрөнгө оруулагчдын чуулганы арга хэмжээний хүрээнд өнөөдөр баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулж байна. Энэхүү баялаг бүтээгчдийг дэмжих зөвлөгөөнөөр баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийн хэрэгцүүлгийг зохион байгуулж байна. Мөн энэ арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд уламжлалт болгон зохион явуулдаг хөдөлмөрийн амт үзэсгэлэн худалдааг бас зохион байгуулж байна. Өнөөдрийн манай баялаг бүтээгчдийн зөвлөгөөнд аймгийн засаг дарга Ж. Багжаа, үндэсний хөгжлийн газрын дарга Б. Баярсайхан, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, үндэсний хөгжлийн газрын судраа шинжилгээний албаны дарга Мөнх бод, мөн манай аймгийн үйлдвэр худалдаа эрхлэгчдийн төлөөлөлд оролцож байна. Бид өнөөдөр бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчд хүргэдэг бүхэл бүтэн эрүүл сүлжээ бий болгож чадаагүй. Тийм учраас үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг нүүр тулгаж уулзуулдаг энэ үзэсгэлэн худалдаа яарангуудыг ойрхон давтамжтай олон удаа зохион байгуулж, үйлдвэрлэгч таламж төр, хэрэглэгч таламж төр завсартаан ямарваа нэгэн шат дамжлага өртөг өндөржүүлэлтийн үйл явц явуулгалгүйгээр хоорондоо нүүр тулаад учирчдаг байх юм бол энэ үйлдвэрлэл тал хөгжих, хэрэглэгч тал маань үнийн хөөргөлөөс хамгаалагдах ийм болцоо боломж бүрдэх юм а гэж ингэж харж байгаа. Тийм ч учраас хөгжлийн төвчөө Төв аймаг хөрөнгө оруулалтын чуулган за энэ баялаг бүтээгчдийн зөвлөгөөнтэйгээ уялдуулж хөдөлмөрийн амт үзэсгэлэн яаран худалдаагаа өнөөдөр бас би зохион байгуулж байгаа. Энүүгээр манай үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх, нэг нэгнээсээ суралцах, бүтээгдэхүүний чанар сав баглаа буудлынхын асуудал одоо сайжрах, ингэж ээж энэ зах зээлд хүрэх болцоо боломж нь өргөжж байгаа юм а. Ийм одоо цогц олон арга хэмжээнүүд зохион байгуулагдж байна. Энэ бол Төв аймгаас энэ үйлдвэрлэл үйлчилгээ баялаг бүтээгчтэй дэмжих талаар баримталж байгаа бодлогын маань одоо нэг тод идрэл гэдгийг би зориуд хэлэх ёстой гэж бодож байна. Өчигдрийн хөгжлийн төвчөө хөрөнгө оруулалтын чуулган дээр яригдсан үндсэн мэдээлэл хийгээд за салбар хуралдаануудаас тэр олон эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээс гарсан саналаар зөвлөмжүүд гарсан. Тэр зөвлөмжүүдийг бид одоо дахин нэгтлэн үзэж аймгийнхаа хөгжлийн баримтгчиг салбаруудынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлсон баримтгчгүүдтэй тодтгол хийх тухай асуудал байгаа. За зарим яг харахгүй энэ үйлдвэрлэл баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр тулгамдж чадвар асуудлуудыг төр засгийнхаа төвшөнд тавьж шийдвэрлэх тухай асуудлууд байгаад байгаа. Энэ үнийг цогцоор нь харж аймгийн засаг дарга хурлаас дотоодынхоо хөгжлийн баримтгчгүүдэд тодтгол хийх тухай асуудал, за төр засгийнхаа төвшөнд тавьж шийдвэрлэх тухай асуудлуудаа шийдвэрлэнэ. Өчигдрийн чуулган амжилттай болсон. Хөдөө аж ахуй боловсруулах салбарын чиглэлээр бид 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж чадсан. Эрчим хүчний салбар дээр 12.9 тэрбум доллар Монгол үн ханшаараа 25.8 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж чадсан. Энэ бол Монголын эрчим хүчний салбарт нэлээд том түлхэц болсон
За бас нэлээд эрчим хүч экспортлогч орн болно. Одоо бид гаднаас эрчим хүчээ хангахж импортлоод байгаа бол энэ төсөл амжилттай хэрэгжснээр экспортлох юм боломж бүрдэж байгаа маа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын чуулган дээр яригдаж хамтын ажиллагааны гэрээ хийгдсэн энэ олон төслүүдийг ажилд хэрэг болгосноор энэ бүс нутгийн хөгжил нэлээд ахих болцоо байна. Дээр нь тэр том төслүүд, тэр олон үйлдвэрлэлүүд өөрөө буцаад хэрэглээтэй. Тэр хэрэглээг нь манай энэ баялаг бүтээгчид хангах бас өргөн болцоо боломжууд бий. Тэгэхээр би бол альва хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт энэ бүх зүйлс эргээд өөртөө дандаа хэрэглээ гаргаж байдаг. Тэр хэмжээгээр баялаг бүтээгчид нь зөв олж харж хамтын ажиллагаа сүлжээг нь бий болгож чадах юм бол дээшээ дэвжин хөгжих болцоо байгаа. Дэлхийн улс орнууд яагаад энэ хүн төрөлхтний ив санааны нэгдэлд олимпикч гэдэг юм уу том уралдаан тэмцээнүүдийг авах гээд өрсөлдөд байгаа. Явж тодорхой бөөгнөрлийг өөр дээр ацраад хөрөнгөний хэрэгэлтийг нэмэх гээд байна. 1, 2 дугаарт үндэснийхээ сурталчлах үйл явцыг хийх гээд байна. 3 дугаарт том бүтээн байгуулалтыг хийх гээд байна. Тэгэхээр энэ үнийг одоо бид мэдэрч энэ аймаг орон нутагт болж байгаа томоохон арга хэмжээ энэ үйл явцуудад манай баялаг бүтээгчид, үйлчлэгээ эрхлэгч нар өргөн хүрээтэй хамтран орж ирж эндээс бас тодорхой хэмжээний орлого ашиг зах зээлийн тэлэх үйл ажиллагаагаа хийж байх ёстой. Энэ үн дээр нэлээд тийм мэдрэмжтэй ажиллах ёстой гэдгийг би зориуд хэлмээр байна. Ингээд өнөөдрийн баялаг бүтээгчдийн зөвлөгөөний үйл ажиллагааг албан ёсоор нээж байна. Төрөөс баялаг бүтээгчдийн дэмжих бодлого, багц хуулийн талаар манай холбогдох энэ хуулийг боловсруулсан, төслийг боловсруулж байгаа улсууд та бүгд дөрвөн хүрээтэй одоо мэдээлэл өгж та бүгдийн өмнө тулгамдчиход байгаа асуудлуудыг сонсож энэ баримт бичгүүдэд суулгах талаар нэлээд сайхан арга хэмжээ болно гэж би ингэж ойлгож байна. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Засаг даргатаа баярлалаа. Ингээд тайзанд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Дааваяр даргаагаа урьж байна. За сайн байцгаана уу. Хөгжлийн төвчөө хөрөнгө оруулалтын чуулганы зохион байгуулж байгаа Төв аймгийн удирдлагуудаа, мөн үндэсний хөгжлийн газрынхандаа, мэргэжлийн холбоотуудаа, Төв аймгийн нийт баялаг бүтээгчидтэй энэ сайхан өдрийн мэндийг төшүүлье. За альва улс орон эдийн засгийн доктортой хөгжлийн үндэс нь бол жил донд үйлдвэрлэгчдэр байдаг. За баялаг бүтээгчид нэмэгдхийн хэрээр татвар төлөгчдийн тоо нэмэгдэж улсын төсөвт төвлөрүүлэх татврын орлогын хэмжээ нэмэгдэгэ. Хамгийн гол нь манай улсын шүдний өвчин болсон одоо ажилгүйдлийг бууруулах, ядруулыг бууруулах гол гац нь одоо жил донд үйлдвэрлэл байна. Энэ зөвхөн Монгол бус олон улсын дуршлагаас харагдаж байгаа. Жишээ нь одоо Америк, Хятад, Орос гэх мэт томоохон улсууд бол ерөнхийлөгчөнд иргэдээ авч жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн захиргаа ажилладаг. Бусад улсууд бол засгийн газрын дэргэдэн ажилдаг баялаг бүтээгчдийн төрийн бодлогоор хамгаалдаг, төрийн хөдөлтөн авалтаар дэмждэг юм байна. За Сингапур тэгэхэд л 90% нь жижиг дунд үйлдвэрлэгч эзэлдэг. Үүний 30 гаруй хувь нь бол гарааны бизнес буюу стартап компаниуд байдаг. Тус улс баялаг бүтээгчтэй бүр үндсэн хуулиараа хүртэл хамгаалсан байдаг. Монгол улсын хувьд бол 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж 2004 он хүртэл бол нийт 14 жил бол бэлтгэл үе гэж үзэж байгаа судлаачийн хувьд. Хоёрдугаар үе шат 2004-өөс 2012 он буюу нийт одоо 8 жил. За энэ 8 жил бол одоо хууль эрх зүйн орчин бүрэлдэж бий болсон үе. За 3 дугаар үе шат бол 2012-оос 2018 он буюу нийт 6 жил хууль эрх зүйн орчин боловсронгүй болж одоо сайжирч байгаа ийм үе гэж дүгнэж байгаамаа. За 4-р үе бол аж үйлдвэрийн 4-р хувьсгал 2010 оноос хойш баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн одоо хуультай болох
тийм чухал үе дээр бид нар явж байна. Засгийн газрын хэрэглэх газрын даргын 106 тоо тушаалаар аялал бүтээгчдийг дэмжих багц хуулийн ажлын хэсэг баяр сайхан дараагаар үндсэн хөгжлийн газрын дарга баяр сайхан дараагаар удирдуулан за миний бие дэд дараагаар ингээд ажиллаж байгаа. Өнөөдөр Төв аймгаас бол энэ анхны уулзах зөвлөгөөнийг эхлүүлж байна. Бид бол манай ажлын хэсгийнхэн бол нийт одоо энэ жилийн хугацаанд бол 60 одоо уулзах зөвлөгөөнийг хийх төлөвлөгөөтэй байгаа. За мэдээж 21 аймгаар явна. За үлдсэн Улаанбаатар хотод гадаад очиодын туршилт судлахыг баг хурлаад янз бүрийн үйл ажиллагаанд ороод нийтээ ингээд 60 болж байгаа. За Монголын төр бол нийт 190 орчим мянган хүнийг бол ажлын байраар хангадаг. За хувийн хөвшид бол сая 200 хүнийг ажлын байраар хангаа явж байгаа. За энэний 800 мянган бол жижиг дунд үйлдвэрлэгч нар байдаг. Тэгэхээр энэ бол дөрөсөл маш чухал салбар. За үүний 50% нь бол худалдааны салбарт ажиллаж байна. За 30% нь бол үйлчлэгийн салбарт ажиллаж байна. 20% нь бол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Тэгэхээр бол мэдээж одоо манай худалдааны салбар бол нэлээд жин дааж байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн салбар хамгийн сүүлд явж байгаа учраас бид нар бол яалтч байхгүй үндэсний үйлдвэрлэл баялагийг бүтээж байгаа хүмүүсийг бол төр бодлогоор дэмжих ёстой юм байна. Зөвхөн одоо нэг санхүүгийн дэмжлэг өгөөд орхиж болохгүй. Бүх талын дэмжлэгүүдийг зэрэг үзүүлж явах ёстой. Хуулийн нэгдсэн цогт бодлоготой байх ёстой юм байна гэдэг өнөөдөр ингээд ажиллаа явж байна. За энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бол төрөөс 2007-оос за 2009-оос 2017 он хүртэл бол 336 төсөлд 800 гаруй тэрбумын зээл олгосон байна. Гэвч энэ нийт зээлийг одоо хөссөн бүх хүмүүст одоо өгч чадаагүй. Ер нь одоо нийт зээл өгсөн хүмүүсийн 20% нь л дөнгөж 20% дөнгөн дангал одоо 20% нь зээл олгож байгаа буюу цаана байгаа 80% бол одоо огт санхүүгийн дэмжлэг зээл авч чадахгүй үлдэж байна гэсэн үг ээ. Нөгөө талаараа бол Монгол улс үйлдвэрлэгч улс болох ирээдүй байна. Одоо хэрэглэж улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих тийм бүрэн боломж байна. Яагаад гэвэл одоо ийм их хэмжээний төсөл яам дээр ирж байгаа учраас үүнийг бол санхүүжүүлэх тийм төр болцоотой байх тийм боломж тийм харагдаж байна. За баялаг бүтээгч бол бид юу хүсдэг вэ? Ерөөсө тодорхой. 3 төрлийн юм хүсдэг шүү хамгийн дөрөнд. За нэгд нь бол зээлийн хүүг бууруулах. Одоо бол дандаа 2 оронтой тоон дээр явж байгаа. Ер нь бидэртээ хамгийн ойрхон ажилтдаг нь бол арилжааны банкуд, банкуд санхүүгийн байгууллагууд. За төрөөс олгож байгаа тэр сангаар дамжиж байгаа зээлийг бол бид нар тэр бол авч чадахгүй байгаа. Одоо хөдөлмөр эрхлэлтийн сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ингээд 3 сангаас мөнгө олгогдож байгаа шүү дээ. За хоёрт нь бол зээл эзэндээ л очдог баймир байгаа. За 70 тэрбум төгрөгийн сая тендер зарласан энэ жил бол тэрнээс өмнөх жилүүдэд бол одоо 800 гаруй тэрбум гаргачаад байна энэ салбар руу. Одоо сая 70 тэрбум за зээлийн эргэн төлөлтөр бол нэг 90 тэрбум орчим болж байгаа юм шиг байлээ. Тэгээ энэний тендер бол одоо дөнгөж сайхан болсон. Манай баялаг бүтээгч Төв аймгийнхаа мэдж байгаа хаа. Энэ асуудалтай юм болсон. Энэ одоо манай өөр бусад аймагуудаас баялаг бүтээгчдийн төлөөлөлүүд маань Төв холбоотой маш олноор холбогдож байгаа. Энэ төсөлд оролцсон. Тэгээ ерөнхийдөө танаах бол одоо дэмжигцээ. Гэвч одоо ингээд эцсийн дүндээ бол одоо баярлуулан гомдож байгаагаар одоо зээл авч чадсангүй. Тийм хүмүүс маш олон байна. Ерөнхийдөө Улаанбаатар дархан эрдэнэчүүд нийлэл авчлаа. За ер нь аймагуд бол тэр тусмаа аслагдсан аймагуд бол ерөөсөө юу ч авч чадсангүй. Одоо энд юу хэлэх гээд байвал Говьалтай аймаг байгаа юм. Одоо 1000 гаруй хэдметрийн холоос ирж бүтээгдэхүүнээ одоо чипс харуулыг миний дэлгүүрийн сүлжээ, номын дэлгүүрийн сүлжээгээр борлуулдаг. Одоо технологи сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэгээ сая Натамт Гонжог үйлчлэнд оролцсон. Тэндээс тоног төхөөрөмжөө үзээд хулдаа авахд тохироод ирээд эндээс зээл авахтаа зээл нь бүтдэггүй. Аймгийн удирдлагууд нь хүртэл дэмжиж хамт явж байгаа шүү дээ. Гэвч одоо аймгийн дэмжиж тэр хүн зээл авч чадахгүй байна. Гэх мэтлэнгийн ингээд одоо төрөөс олгож байгаа сангийн зээлүүдийг авч чадахгүй байгаа үзэгдэл бол нийт одоо Монгол улсын хэмжээнд бол их байна. Тийм ч учраас энэ 80% гэдэг үзүүлэлт өндөр гараад байгаа юм аа. Тийм учраас энэ дээр бол одоо энэ Төв аймгийн шиг хөрөнгө оруулалтын чуулгана зохион байгуулад өөрсдөө 170 тэрбум төгрөгийг одоо босгоод ингээд одоо төрөөс өгж байгаа тэр одоо 2-3 жилдээ дүүцгэж одоо хөрөнгө оруулалтыг татаж чадж байна. Энэ бол сайн жишээ байна. За 3 дугаарт бол бид бол хүртээмжтэй байхыг л хүсэж байгаа. Зээл хүртээмжтэй байх хэрэгтэй. Яагаад бид нар зээл олдохгүй байна. Одоо жишээлбэл энэ жил ихэд л одоо яаман дээр 1065 төсөл ирсэн байгаа юм. Тэгээ 1065 төсөл нь бол нийтдээ 1 их 80-ийн төсөл байна.
нэг их найдаас бид нар 70 тэрбум ил өгж байгаа. Тэгээд цаана 930 тэрбумын төсөл хин ч хэрэггүй болоод үлдэж байна, хаягдж байна. Тэгээ энэ бол одоо маш их хүч хөдөлмөр гаргаж энэ төслийг хийж байгаа. Тэрний цаана маш их одоо энэ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлээ, баялаг бүтээгчлийг одоо маш их хийхээр ингээд зориод явж байгаа хүмүүсийн сэтгэл зүрхийг одоо дөрөгийг мохоож байна. Тэгэхээр одоо ингээд энэ одоо зээлийг хүртээмжтэй байлгахыг бид хүсэж байгаа. За дөрөвт нь болохоор юу вэ гэвэл борлуулалтыг дэмжихийг бид хүсдэг. Зөвхөн зээл өгөөд орхих биш, борлуулалтыг дэмжихгүй бол ерөөсөө аль ч улс оронд хөгжсөн түүх байхгүй. Одоо маач ялгаа авахгүй тийм байна. Бараг 30 жил бид ийм байдлаар явж байна. За яах ёстой гэвэл төр өөрөө айгүй том худалдаа өгч. Наад захын Америкийн жишээ байна. Төр өөрөө 23% жижиг дунд үйлдвэрлэгчээс худалдан авна гэдээ бүр хуульчилсан байгаа шүү дээ. Доод нь 23% авдаг. Дээрээс нь үндэсний томоохон компаниуд бол жижиг дунд үйлдвэрлэгчдэд ажил олгодог. Ажил өгдөг. Мөн тэд нар юм хийдэгдэг, юм худалдаж авдаг. Мөн одоо импортын татвар бол 5% байгаа. Ийм 5% импортын татвартай яаж манай хадаа зах зээл, манай дотоодын зах зээл өрсөлдөх вэ? Яагаад импортын татваруудыг өсгөж болохгүй байна? Бид нар хийж чадж байгаа юм зөндөө олон байгаа. Гэвч энэ 5%-ыг өсөхгүй байна. Тийм учраас гаднаас хямдхан бараа маш ихээр орж иж байна. Энэ хямдхан бараатай өрсөлдөж чадахгүй байна. За баялаг бүтээгч бид ямар ч лобби одоо явж хийж ирээгүй. Бараг 30 жилийн хугацаанд бол үндэсний томоохон компаниуд бол бүхэл бүтэн өөрсдөө суудсан. Эсвэл одоо өөрсдөө гэсэн лобби бүлэгтэй. Бизнесээ тэгэл хамгаалаад, хөнгөлүүлээл, чөлөөлүүлээд сууж идэг. Баялаг бүтээгч бидэнд жижиг дунд үйлдвэрч биднэрт бол ийм лобби бүлэг байхгүй. Одоо тэгвэл энэ баялаг бүтээгч дэмжих цогц бодлого ажлын хэсгийнхний хүрээнд бол бид энэ бүтэн жилийн хугацаанд бүх аймгаар явах юм. Бүх баялаг бүтээгчдэд уулзах юм, санал цуглуулах юм. Энэний дүнд бол одоо би бас сайхан дээр Ганбаатар гишүүнтэй бас уулзсан. Жижиг дундын хуулийн дэс өргөн баригдаж байгаа шүү дээ, тийм ээ? Одоо хилцэгдээд явж байгаа. Ажлын хэсэг гарцсан, эдийн засгийн байнгын ороо шилжчихсэн. Тэгээ ер нь бол одоо би энэ жижиг дундын үйлдвэрийн хууль одоо хилцэгдээд батлагдаад ингээ ихэнх гишүүдийг дэмжижээ. Ингээ батлагдаад явах юм бол жижиг дунд үйлдвэрлэгчид бид нар нэг лобби бүлэгтэй болох тийм хүсэлтийг тавьж байгаа. Одоо энэ улс жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол энэ баялаг бүтээгчээ дэмжихгүй бол болохгүй цаг үе байна. Арай дэндүүх оройтод байгаа. За бид нар бол яах вэ гэдэг вэ? Бид жил болгонд нэг 200 сая долларыг бол Улаанбаатарын утааг л одоо утааг болохын төлөө зарцуулж шít. Янз бүрийн 100-нд. Тэгвэл энэ 200 сая долларыг баялаг бүтээгч биднэрт өгсөн бол бид хичнээн ажлын байрыг бий болгох уу? Хичнээн их ядуурыг багасгах уу? Чинээдээ дундад давхаргыг яаж нэмэгдүүлэх вэ? Энэ бас бодоход асуудал. Нийт ажлагчдын 80 гаруй хувь нь бол 80 гаруй хувь нь шүү дээ. Нэгээс 9 ажилтнтай аж ахуйн нэгжүүд байгаа. Эсвэл ганц ажилтнтай, эсвэл 2 ажилтнтай, тэгээ максимумдаа нэг 8-9 ажилтнтай. Эдгээр бичил жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бол одоо томорхын тулд төрөөс барьцаагүй буюу тэр итгэлийн зээл гэдгийг одоо олгож эхлэмээр байна. Итгэлийн зээлгээд одоо яваал байгаа шүү дээ. Яригдаал байгаа. Мөн одоо томоохон уул орхиноос бид нар мөнгө босгож байгаа дандаа өрөнд явж байгаа. Тэндээс нэг сан бий болгомоор байгаа. 5-10%-ийг авч үлдээд энэ мөнгөөрөө бид нар саяны тэр 80%-ийг олгож чадахгүй авч үлдээд нь шүү дээ. Зээл олгож чадахгүй. Зөвхөн 20% нь зээлийн олгож шүү дээ. Төсөл сонгож сургалтаар. Тэрний мөнгөийг чинь бид нар босгож өгөх боломжууд байгаамаа. Итгэлийн зээл гэдгийг бол одоо ихэнх жижиг аж ахуйн нэгжүүд барьцаа байхгүй шүү дээ. Тэгээ барьцаа байхгүй чи яаж зээл авах юм? Уус дэмжихгүй байна шүү дээ. Улсыг дэмжих нэг бодлого нь бол энэ итгэлийн зээлийг гаргаж ирэх хэрэгтэй. Дээрээс нь том хөдөлж байгаа мега төслүүдээс сан бий болох хэрэгтэй. Тэр сангаараа дамжуулж бас дахиж давхар дэмжлэг үзүүлэх юм боломж харагдаад байгаа маа. За жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилал одоо харгалзахгүй. За одоо нэг жижиг дунд үйлдвэрийн хууль хилцэгдэж байгаа тийм. Энэ хуулийн дээр бол одоо сайхан заалтууд бас орж байгаа. Энэ бас бахархах шүү дээ. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилал харгалзахгүй аж ахуйн нэгж орлогын албан татварыг салбар харгалахгүй 1% болгоно. Жилдээ нэг удаа тайлан өгдөг болгоно. За ер нь бол орлогын албан татвар 10%-ийг 1% болгож байгаа шүү дээ тийм ээ. За энэс гадна бол орлогын албан татварыг 1% болгохоос 11% болгохоос гадна бидэрт бас нэг тулгымцсан асуудал нь юу байдаг вэ гэвэл нөөт байгаа шүү дээ. Бид нар нөөт төлөхөөс зэг цуцдаг шүү тийм ээ. Ер нь бол одоо хамгийн бага 1-9 ажилтнтай аж ахуйн нэгж бол 50 сая хүрээл нөөт төлөх болно шүү дээ. Гэтэл энэ хуулиар чинь 250 сая хүрж иж бичил үйлдвэрлэл байгаа шүү дээ. Ер нь бол энэ англи дээр бас ярих асуудал байгаа. 1-9 ажилтнтай бол
нэг 50-аас 250 сая төгрөг дотор байж энэ ангид багтаж байгаа шүү дээ. Гэтэл одоо 9 хүнээр бодоод үзэхэд бол одоо манай статистикийн төв газраас бол энэ жилийн дундад цалинг бол 945 мянга болоо 950 мянга дотоодсон шүү дээ. Зарласан шүү дээ аль биесээр. Тэгээ энэ 950 мянган төгрөг дундад цалинг юм бол 9 хүнийг 950-аар үржүүлэхээр энэ мөнгө ерөнхийдөө цалиндаа яваад дуусчихна. Яаж бараагаа татах юм? Яаж зээлээд үлэх юм? Яаж бүтээгдэхүүнээ авах юм? Яаж цалингаа тавих юм? Бид мэдээж одоо байр хэрэгтэй тийм үү? Асуудал олон байна. Гэтэл зөвхөн энэ нь ажилтны цалинд яваад дуусах ийм хэмжээнд юм болж байна. 200 ажилтнаа байх юм бол 2.5 тэрбум хүртэл энэ ангилал багтаж байгаа. Гэтэл 2.5 тэрбум бол энэ саний хилэг статистикийн төв газарт гаргасан тооцоололоор зарласнаар бол ингээд 200 950 мянгад үржүүлэхэд бол энэ зөвхөн 2.3-нд цалиндаа явчихж байгаа. Тэгээ энэ 2.6 тэрбум болох юм бол энэ ангилал гараа явчих шин. Энэ ангилал ямар ч хамаагүй. Ингээд зээд төрийн бодлогын зээдэд олохдохгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэх юм бол энэ ангилал дээр хармаар байна. Энэ мөнгөний одоо дээд хязгаарыг жаах өсгмөр байна. 250-ыг өсгөж 300, 400, 500 болох хэрэгтэй байна. 2.5-ыг өсгөж 3, 4, 5 тэрбум болох хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйд тулгуурсан босол үйлдвэрүүд Төвийн аймаг бол одоо маш сайн хөгжүүлж байгаа. Бид рүү хэлсэн тийм ээ. За үнэний бээрм гэхэд одоо сая одоо манай очрол дарга хэлжсэн дарга 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдлээ. Төслүүд хөдж эхэллээ гэж байна. Энэ цаана Төвийн аймагт ажлын байр бий болно. Ядуурл багасна. Чинээ дундад давхар өсч эхэлнэ шүү дээ. Нөгөө гадагшаа яваад идэг олон мянган 100 одоо 100 мянгаар дэрэгж байгаа шүү дээ. Тэр ажилчид чинь Төвийн аймаг руу урсгаланд явж эхлэх нь явдаггүй. Тийм сайхан ирээдүй харагдаж байна. За үнэний бээрм гэхэд одоо хамгийн багаар нь ярьж байгаа шүү дээ. Үнэний бээрм гэхэд одоо 34 хүнийг ажлын байртаа болгох юм байлээ. Ноосыг кластерын үйлдвэрээр хөгжүүлэх юм үйлдвэр баригдаж байгаа. Энэ нь бол 300 хүнийг бас ажилтаа болгох юм байлээ. Тэгээ ноодорын анхаж хатны үйлдвэр гэж байгаа. Энэ нь бол 475 хүнийг ажлын байртаа болгохоос 300-ыг нь зөвхөн Төвийн аймагаас авна гэж байгаа шүү дээ. Тэгээ байгалийн хэн үйлдвэр байна. Цахилгаан станц байна. Цахилгаан станц бол 1340 хүнийг ажлын байраар бий болгоно. Тэгээ суурин хотхныг бий болгоод эцсийн одоо үйлдвэр бүрэн хэмжээгээр ашиглах бол 7000 хүнийг ажлын байртаа болгоно. Түүний цаанаас тэр том хөрөнгө оруулалт хийгдэж байгаа газар дуучин маа Төвийн аймагчууд яах ёстой вэ? Мах, сүү, ноос, ноодор, гутал, хувцас бүгдийг нийлүүлж эхлэв шүү дээ. Тэр лүү. Тэрийг дагсан жижиг дунд үйлдвэрлэл маш олноор хөгжиж эхэлнэ. Эний чинь кластер гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр Төвийн аймаг өнөөдөр бүх хийж байгаа бүх юм бол дандаа кластерын системээр хийсэн байна. Гэтэл манай жид дундын хуулийн дээр кластерын систем нь 2 3 хаан заалт байгаа. Өнөөдөр дэлхийд тэр чигээрээ кластераар явж байна. Америк, Япон, Сингапур том компаниудад дагаж хөгждөг. Манайхан болохоор яг том компаниуд нь өөрсдөө хөгжөөд байдаг. Өөрсдөө нэг лобби бүлэгтэй. Жижиг компаниуд нь одоо хөгжихгүй байна. Бараг 30 жил боллоо тий. Ингэж явж болохгүй байна. За энэ томоохон үйлдвэр дээр бол 12.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа юм билээ. Энэ цахилгаан станцын дээр. Бараг оюутлогоотой дүүцгээс хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Дүүцгээс бүтээн байгуул. Тэгэхээр Төвийн аймаг маань ингэж л том ажил хийж байна. Дээр нь одоо энэ шинээр нэг сонгосны боол ашиглалтанд орж байгаа түүний давсан байхан үйлчлэгнүүд гарч ирж штэ. Тэнд яг Монгол хүмүүс л ажиллаж байна. Төвийн аймагчууд л ажиллаж байна, тийм ээ. Тэг ягаад босод аймагуд Монгол улсын бодлогоор ингэж ажиллаж болохгүй байгаа. Ер нь бол би дотроо бодохдоо бол Төвийн аймгийг бол хөгжлийн загвар аймаг болно гэж харж байгаа шүү дээ. Итгэж байгаа. Ягаад гэвэл манай масс агентлагийн баялаг бүтээгч дэмжин төслийг 4 жил асралтгүй хэрэгжүүлж байна. Ер нь томоохон төслүүд бол 1-2 жил яваад зогсдог. Манайх бол 4 жил асралтгүй явуулж байгаа. Ягаад гэвэл энэ Монгол улсад чинь баялаг бүтээж байгаа 800 мянган хүн байна. Энэ 800 мянган хүний нэг хөвд нь ч бид нар хурж ажиллаж чадахгүй, ажиллаж чадахгүй шүү дээ. Тийм хэмжээний үйлдвэрлэгч нар их байна шүү дээ манайд. Тэрийг бодоо манай хэвлэл мэдээ дөрвөн засагт бол масс агентлаг өөрсдийнхөө чадлаар дэмжиж тэр хүмүүсийг зургатаараа гаргаж байна. Цэнгэрлэгсээр гаргаж байна. Өнөөдөр 4 жил манайд телевизээр гарсан маш олон баялаг бүтээгч аймагтай бараг доод болсон байгаа. Өнөөдөр үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд нь дэмжиж байна. Улаанбаатар руу бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж байна. Саяны тэр хэлсэн чипсэн харуул Улаанбаатарын номингийн сүлжээ, нийлдвэрийн сүлжээгээр орцсон шүү дээ.
Орчоод тэгэхээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэе гээд гонж яваад юм аавь гээд төслөө өгөөд ихэр одоо ингээд төсөр нь хацаачиж шин. Ингээд үйлдвэрлэл цаашаа байхгүй. Тэгээд тэргүй маш хууртай байгаа. Ийм урдаа хүмүүс одоо урдаа баялаг бүртгэгч нар маш их байна өө. За тэгээд аливаа улс орны одоо эдийн засгийн доктортой хөгжлийн үндэснүүд жижигэн төлөвлөж байдгаа би танд хэлсэн тийм ээ. За ингээд өнөөдөр ингээд манай баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого одоо хуулийн төслийн одоо багийнхан маань энд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр энэ Төв аймгаас манай ажлын гараа нэхэлж байгаа маа ингээд бүх аймгаар ажиллахын. Тэгээд та бүхэн маань манай хэлцүүдэгт идэвхтэй оролцоорой. Баярлалаа та бүхэндээ. За баялаг бүтээгчд маань бас тулгарч яадаг саад бэрхшээл хүндрэлүүд мөн баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж байгаа амжилттай зохион байгуулж байгаа ажлуудынхаа талаар бас товч мэдээлэл өгсөн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч за даваа баяр дарагтаа бас баярлснаа илэрхийлье. За өнөөдрийн манай баялаг бүтээгчдийн зөвлөгөөн бас одоо үндсэн илтгэлүүдтэй орох гэж байна. Ингээд баялаг бүтээгчдийг дэмжих бодлого багц хуулийн төслийн үзэл баримтлал гэсэн сэдвээр үндэсний хөгжлийн газрын дарга баяр сайхан мэдээлэлд илтгэл мэдээлэл тавина. За эрхэм хүндэт баялаг бүтээгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний би өнөөдөр баялаг бүтээгчдийг дэмжих улсын бодлого багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар одоо та бүхэндээ танилцуулъя. За үүний дараа манай үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байгаа нэгтгэж байгаа аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн системийн талаар одоо бас илтгэл тавина. За энэ аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем нь бас одоо та бүхнийг дэмжсэн одоо хаана ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ямар гарал үүсэлтэй гих мэтийг одоо энэ дэлхийн глобал одоо худалдааны сүлжээ рүү нэгдэх ийм одоо их л ус ийм системийн талаар бас танилцуулна. За өчтөр бол бид эдийн засгийн бүсдэн хөгжүүлэх бодлогын талаар бас илтгэл тавьж оролцсон байгаа. За өнөөдрийн энэ чуулганаар энэ чуулга уулзтаар бол одоо хилцэх, санал солилцох нэг чухал асуудал бол энэ баялаг бүтээгчдийг төрийн бодлогоор яаж дэмжих вэ гэдэг ийм асуудал байгаа юм аа. За Монгол улсын засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор 3 давхар төвжлийн бодлогыг энэ оны 2 дугаар сарын 6-нд одоо баталсан байгаа. За тус бодлогын 5-2-ын 6-ад баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого хуулийн төслийг боловсруулж батлуулах тухай ийм одоо чухал зорилтыг тусгасан. За энэ ажлын хүрээнд Монгол улсын сайд засгийн газрын эрхлэх газрын дарга Зандан шатрын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого хуулийн төслийг боловсруулах үүрэг өгөхий ажлын хэсгийг одоо байгуулж миний бие одоо ахалж ажиллаж байгаа. За энэ ажлын хэсгийн сая дурдсан байгаа. Дэд ахлагчаар баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч даваа баяр маань одоо хамтран ажиллаж байна. За энэ ажлын хэсэг төрийн захиргааны байгууллага, нийслэлийн засаг даргын тамгын газар, за мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, эрдэмтэд судлаачдын төлөөлөл нийлсэн одоо 17 хүн ажиллаж байгаа. За энэ оны 10 сарын 1-ний дотор хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, цаашлаад одоо эх жилийн 2019 оны хаврын чуулганаар энэхүү багц бодлого хуулийн төслөө улсын их хурлд өргөн барьж одоо хилцүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ багц бодлого хуулийн төсөлд нэгдүгээрт төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого, за хоёрдугаар төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль, за гуравдугаарт мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хуулийн одоо төслүүд тус багтаж байна. За эдгээр бодлого хуулийн төслийг шинээр боловсруулах ажлыг хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, мөн одоо хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах, олон улсын шилдэг туршлагыг ашиглах, өөрийн орны онцлогт тохируулах, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон нийтээр хилцүүлэн одоо санал зөвлөмжийг авч ажиллах үүднээс бүх аймаг дүүрэгт хилцүүлгийг одоо зохион байгуулах ажлыг өнөөдөр инхүү одоо Төв аймгаас эхлүүлж байгаадаа баяртай байна. За та бүхэн өнөөдрийн энэ хилцүүлэгт идэвхтэй оролцож одоо санал бодлоо чөлөөтэй илэрхийлж
ажил хэрэгч олон чухал асуудлуудыг одоо хоорондоо хилцэж гаргаж ирнэ гэдэгт одоо найдаж байна. За ажлын хэсгийн ахлагчийн хувьд дээрх энэ одоо бодлого хуулийн төслийн талаар та бүдэд одоо товч ойлголт өгөх хэрэгтэй байна. За нэгдүгээрт одоо юуны өмнө төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын талаар одоо танилцуулъя. За компани нийгмийн хариуцлагын ойлголт бол дэлхийд дахинд 30 гаруй жил хэрэглэгдэж байгаа. Монгол улсад бол зөвхөн одоо эхлэлт үеийн ийм ойлголттой байгаа юм аа. За гадаад орнуудад компани нийгмийн хариуцлагыг юу гэж ойлгодог талаар бас одоо сонирхолтой байна. За Канадын засгийн газар бол компани нийгмийн хариуцлага нь эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн асуудлуудын тэнцвэрийг олох буюу тэдгээрэн уялдааг хангахын зэрэгцээ хөрөнгө оруулагч, харилцагч талуудын хүлээлтийг зохицуулах арга зам гэж одоо ерөнхийлөн ойлгоно гэж заасан бол Европын холбоонд бол компани нийгмийн хариуцлага нь нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг бизнесийн үйл ажиллагаа болон оролцогч талуудтай харилцаанд сайн дураар уялдуулах тухай ойлголт одоо гэж заасан байна. За тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн бизнесийн зөвлөл дээр бол компаниуд өөрийн ажилтнууд тэдний гэр бүл, орон нутаг болон нийгэмдээ чиглэн ажиллаж тэдний амьдралын чанарыг сайжруулж эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа гэж одоо тодорхойлно гэсэн ийм одоо дүгнэлтүүд байт юм байна. Өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, компанийн нэр хүнд, нийгэмд одоо өс нэмэгдүүлэх, тогтвортой чадварлаг, үнж боловсон хүчнийг татах, технологиор тэргүүлэх, тасралтгүй сайжруулалт бий болгох, санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах, тогтмол борлуулалт, нийлүүлэлтийн сувгийг бий болгох, за өөрчлөлт, шинжилгээг хэрэгжүүлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх баялагийг бүтээн бий болгох, төрийн байгууллагуудтай харилцааг сайжруулах, тогтвортой хэрэглээг дэмжих зэрэг нь одоо компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үндэслэл гэж одоо тодорхойлох болсон байна. За төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого нь аж ахуй нэгж байгууллагаас үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийг төрөөс хөхүүлэн дэмжих, урамшуулах, за улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад тэдгээрэн оруулах хувь нэмрийг нь бодитойгоор нэмэгдүүлэхэд оршдог. За компани нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд төр хувийн хвшил, иргэний нийгмийн нэгдмэл ойлголт, хамтын ажиллагаа маш чухал. Бөгөөд за энэ чиглэлээр дэлхийн улс орнд өөрийн оронд тохирсон бодлогыг боловсруулж хөгжлийнхөө одоо стратегт уялдуулан хэрэгжүүлж байна. За манай орны хувьд компани нийгмийн хариуцлагын талаар нэгдсэн үндэсний байгууллагын Даян дэлхийн гэрээнд үндэсний 200 гаруй компани Дэлхийн эдийн засгийн форумын авилгалын эсрэг санаачлагад 160 гаруй компаниуд тус нэгдэж 1100 гаруй компани олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг одоо гаргадаг болоод байгаа. За эдгээрээс гадна олон улсын стандартын байгууллагаас 2012 онд гаргасан компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зөвлөмж болох ISO 26000 стандартыг үндэсний стандарт болгон хэрэгжүүлж одоо ажиллаж байна. За компани нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд тухайн бүс нутаг, хот суурингийн захиргаа түүний төсөв, нийгэм соёлын хөгжилд цэцгэлд жинтэй нөлөө үзүүлдэг. За үүний зэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа даяарчлалын нөлөөгөөр компаниуд гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тухайн улсынхаа нийгэм эдийн засгийн төлөвшлийг харуулахад хувь нэмрээ оруулж энэхүү оролцоо нь одоо мөн шинэ хариуцлагыг компаниуд авчирдаг байна. За өнгөрсөн хугацаанд хийгдсэн компани нийгмийн хариуцлагын талаарх Монгол улсын төрийн бодлого түүний хэрэгжилт одоо судалгаанаас үзэхэд төрийн болон төрийн бус байгууллага компани аль нь компани нийгмийн хариуцлагыг ач холбогдолтой гэж үзэж байгаа ч энэ талаарх одоо ойлголт харилцан адилгүй юм төвшөнд байгаа. За ойлголтын зөрүүтэй байдлаас үүдэн орон нутагт ард иргэд хувийн хвшлүүдээс нийгмийн хариуцлагын нэрийн доор хөрөнгө мөнгө шаардах ингэсээр одоо үл ойлголцол үүсэх тохиолдлууд өнгөрсөн жилүүд одоо нилээдгүй гарсан байгаа. За иймээс одоо нэгдсэн нэг ойлголтыг бий болгох ийм одоо зайлшгүй шаардлага гараад байгаа. За мөн уг судалгаагаар хууль тогтоомжид компани нийгмийн хариуцлагын стандартыг мөрдүүлэхээс эхлүүлээд ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй арга техник ашиглах зэрэг үйл ажиллагааг нь урамшуулан дэмжих бодлого туссан ч хуулийн хэрэгжилт маань бас хангалтгүй зарим заалтыг хэрэгжүүлэх арга механизм нь одоо тодорхойгүй байгаагаас үүдэн тодорхой үр дүнд одоо хүрэхгүй байгаа нь
бодиттой байдал юм а. За иймд улсын хөгжлийн бодлоготой уялдуулан компани нийгмийн хариуцлагыг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх үндэсний бодлого, за стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхийн хэрэгцээ, шаардлага нийгэм эдийн засгийн доктортой хөгжлийг хангахад одоо нэгэн чухал болоод байна. За иймд төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар төрөөс баримтлах бодлогыг одоо боловсруулахаар ажиллаж байна. За хоёрдугаар төр хувийн түншлэлийн тухай хуулийн талаар танилцуулахад төрийн үйлчлэгийг одоо иргэдэд хүргэхэд төрийн болон хувийн хвшлийн байгууллагад хамтрах үйл ажиллагаа 17 дугаар зууны үеэс одоо сүүл үеэс эхэлтэй гэж энэ судлаачид онцолдог байгаа. За төрийн хувийн түншлэлийн ойлголт 20 дугаар зууны дунд үеэс дахин идэвхжсэн түншлэлийн үйл ажиллагааны зорилтын одоо цар хүрээ өргөсөн ач холбогдолтой ийм одоо алхмууд байсан. За төрийн хувийн түншлэлийг иргэдийн амьдралын таатай орчныг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг хангах болон аллагдсан хотуудыг хөгжүүлэх зорилгоор Америк нэгдсэн улс 1930-аад оноос дэд үтсийн байгууламжуудыг шинжлэх, засварлахад мөн Франц болон Герман улсад 1950-аад оноос одоо дахин ашигласан байдаг юм а. За улсын их хурлаас 2009 онд төр хувийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг за 2010 онд концессийн тухай хуулийг одоо батлан хэрэгжүүлсэн байгаа. За 2017 оны 4 сарын 14-ний өдөр концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж улсын төсвөөс эргэн санхүүжүүлэх нөхцөлтэй буюу концессийн барих шилжүүлэх төлөвлөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг төсвийн тухай хуулийн хавсралтаар батлах болсонтой холбоотойгоор 2018 онд одоогийн байдлаар нэгж төсөл арга хэмжээ энэ барих шилжүүлэх нөхцөлөөр батлагдаагүй байгаа. За энэ төрлөөр хэрэгжих төслүүд 2019 он одоо төсвийн хуулиар батлагдах хүртэл одоо зогсоод байгаа. За засгийн газраас баталсан концессийн зүйлийн жагсаалтад шинээр орж байгаа төслүүдийн ихэнх нь одоо зардал үр ашигын тооцоо судалгаа хийгдээгүйгээс төслийн хэрэгжилт одоо хангалтгүй үзүүлэлттэй байгаа нь бодит байдал юм а. За үндсэндээ концессор хэрэгжүүлэх төслийг сонгох арга барил буруу, төслийг бэлтгэх ажил дутуу төлмөг, концессийн асуудал хариулсан төрийн байгууллагын тогтворгүй байдал, улсын төсөвтэй уялдаа холбоогүйгээр шийддэг ийм одоо дутагдлууд байсаар байгаа. За тодорхойлбол концессийн тухай хуулийн зохицуулт дутуу төлмөг ойлгомжгүй, тодорхой бус, хуулийн хэрэгжилт одоо хангалтгүй улмаас төрийн хувийн түншлэлт ахиц дэвшил гарах нь одоо ийм удаашралтай байгаад байгаа. За Монгол улсын хувьд өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан төрийн хувийн түншлэлийг шин шатанд гаргаж хөрөнгө оруулалт бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд төр хувийн түншлэлийн зөв оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж олон улсын шинжлэх зохицуултыг нэвтрүүлэх, дэд үтс нийгмийн суур салбар дах хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, харилцан үр ашигтай түншлэлийн орчин одоо бий болох цогц судлага хэрэгжүүлэх шаардлага бол зүй ёсоор тулгараад байгаа. За өнөөдрийн төсвийн санхүүжилт аваагүй төслийг концессор хэрэгжүүлэх шийдвэр гаргах, судалгаа шинжилгээгүй, тезүгийн одоо концессийн зүйлийн жагсаалт баталдаг жишгийг халж, олон улсын төр хувийн түншлэлийн зүйлийн төрлийг томоохон хэмжээний судалгаанд тулгуурлан хамгийн тохиромжтой ашигтай байдлаар сонгодог ийм одоо зарчмыг цаашид нэвтрүүлэх нь зүйтэй болоод байна. За олон тооны хууль тогтоомжид тухайн төсөл арга хэмжээг төр хувийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж одоо заасан байгаа боловч чухам одоо тухайн түншлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, төрийн байгууллага хувийн хвшлийн оролцоо чиг үүрэг нь тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэн шийдэх, төр хувийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг одоо хэрхэн сонгох, аль нь тэргүүний ач холбогдолтой эсэх одоо мөн эрен дараалалтай холбоотой ийм зохицуулт эргэцүү орчин бол хангалтгүй байсаар байна. За иймээс одоо төр хувийн түншлэлийн талаарх нэгдсэн бодлого, үзэл баримтлалыг бий болгох, төр хувийн түншлэл болон концесстэй холбоотой нэр томьёог жигдрүүлэх, зохицуултын уялдаа холбоог боловсруулах, төр хувийн түншлийн тухай шинэ хуулийг боловсруулан улмаар төр болон хувийн хвшлийн тогтвортой үр дүнтэй харилцан ашигтай түншлэлт зориулсан ийм одоо хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага зүй ёсоор үүсэж байна. За эдгээр шаардлага мөн одоо түншлэн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хууль зүйн үндэслэл практик шаардлагад тулгуурлан төр хувийн хвшлийн түншлийн тухай анхдагч хуулийн одоо төслийг боловсруулахаар одоо ажиллаж байна. За 3 дугаарт мэргэжлийн холбоотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар
танилцуулъя. Мэргэжлийн холбоотын үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулж байгаа. За төрийн бус байгууллагын статустаагаар бүртгэгдэж одоо эрх үүргээ ингэж хэрэгжүүлэх замаар явж байна. За манай улсад төрийн зарим чиг үүргийг тухайн салбарын мэргэжлийн холбоотоор гүйцэтгүүлэх ажил сүүлийн жилүүд эрчимжиж одоогоор хууль зүйн дотоод хэргийн яам зарим чиг үүргээ хуульчдын холбоонд, барилга отооголтын яам барилгачдын холбоо, барилгын зурагт одоо төсөл зохиогчдын холбоотой мөн одоо зам тээврийн хөгжлийн яам бол автозамчдын холбоонд ингэж тус одоо зарим чиг үүргээ шилжүүлэн жишг болгож одоо ажиллаж байгаа. За энэ жишгээр бусад салбарууд ч гэсэн одоо чиг үүргээ мэргэжлийн холбоотод шилжүүлэх ажил эрчимжиж байгаа нь дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж байгаа. Гисэн хэдий ч одоо хууль эрх зүйн зарим наривчлсан одоо зохицуулт шаардлагатай байгаад байгаамаа. За жишээ нь зарим салбарт маш олон тооны давхардсан мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ мөн зарим нь одоо ганц компани эрх ашигыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тухайн холбооны гишүүдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь сул гэх мэт одоо ийм асуудлууд бол тулгамдаад байгаа. За иймд одоо мэргэжлийн холбоотын үйл ажиллагаа эрх зүйн эрх үүргийг одоо наривчлан зохицуулсан мэргэжлийн холбоотын эрх зүйн байдлын тухай хуулийн үс баримтлалыг боловсруулах ажлыг одоо мөн энэ ажлын хэсгийн хүрээнд одоо эхлүүлэн цаашид одоо дуусгана. За эрхэм хүндэт баялаг бүтээгчтэй. За энэ та бүдгийг энэ хилцүүлгийн ажилд идэвхтэй оролцож одоо бидний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлүүд тэдгээрийн одоо шийдлийн талаар илэн далангуй санал бодлоо хуваалцнаа гэдэгт итгэж байна. За ингээд мөн одоо энэ ажлын хэсгийн одоо цаашид хийх ажлууд хилцүүлгүүдийг хамтран зохион байгуулах одоо МАС агентлагийн хамт олонд бас маш их талархаж байгаагаа илэрхийлэх байна. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд маш их баярлалаа. За баялаг бүтээгчдийг дэмжих бодлого багц хуулийн хүрээнд бас та нар сая мэдээлэлээс нь мэдсэн байх. Компани нийгмийн хариуцлагын тухай хууль, төр хувийн хяншлийн түншлэлийн тухай хууль, мэргэжлийн холбоотын эрх зүйн байдлын тухай хууль гээд манай баялаг бүтээгчдэд хэрэгтэй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх энэ хуулиудын төсөл боловсрогдоод өнөөдөр бас хилцүүлгийнхаа шатанд явж байна. Тэгээ манай энэ арга хэмжээнд бас хилцүүлэлт оролцож байгаа манай баялаг бүтээгчд маань бас идэвхтэй оролцож байгаад бас талархлаа илэрхийлье. Манай өнөөдрийн хилцүүлэгт бас дахин ямар төлөөлөл оролцож байгаа та бүхэндээ бас дахин мэдээлье. За өнөөдрийн манай хилцүүлэгт үндэсний хөгжлийн газар оролцож байна. Үндэсний хөгжлийн газрын дарга, баяр сайхан дарга, мөн баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, за Монголын ажил олгогч эцдийн нэгдсэн холбооны тэргүүн Ганбаатар тэргүүн маань оролцож байна. Мөн аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын салбарын захирал Жамбал сүрэн гэсэн ийм төлөөллүүд бас мөн баялаг бүтээгчдийн бас дэмжих үйл ажиллагаа явуулдаг энэ холбоод бас төлөөлөл оролцож байгаад бас та нарт дуулахад таатай байна. За Монгол улсын хэмжээнд бас аж үйлдвэрийн нэгдсэн тооллогыг зохион байгуулж явуулж байгаа. За энэ аж үйлдвэрийн тооллогыг зохион байгуулснаар бол аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн сантай болж аль аймаг харгалзахгүйгээр энэ мэдээллийн системд ороод ямар үйлдвэрлэл хаана хөгжиж байгаа гэсэн энэ мэдээллийг авах бүрэн боломжийг бас манай үндэсний хөгжлийн газрынхан бүрдүүлэхээр ингэж ажиллаж байгаа. За энэ аж үйлдвэрийн мэдээллийн системийн талаар манай үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэрэгчлэн сугар илтгэл мэдээлэл тавихыг хүсэж байна. Ингээд сугарыгаа урьж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн амгалангаа илтгэе. За би одоо аж үйлдвэрийн салбарын нэгдсэн мэдээллийн сангийн талаар товчхон танилцуулга хийхийн өмнө аж үйлдвэрийн 4-р хувьсгал юу вэ гэсэн талаар товчхон мэдээлэл өгье. За аж үйлдвэр 4-р хувьсгал 1-р хувьсгал нь бол одоо уурын хөдөлгөөр суурилсан хөдөлгөөр байсан бол 2-р хувьсгал бол МАС олноор үйлдвэрлэлийг бол хийжсэн байна. За 3-р хувьсгал маань бол одоо тоног төхөөрөмж компьютер суурилсан үйлдвэрлэл хийсэн. За 4-р хувьсгал маань бол одоо мэдээлэл суурилсан одоо үндсэн биг датан суурилсан мэдээлэл байна. За аж үйлдвэр ба хэрэглээнд илүү өндөр
хүлээлтийг үүсгэх боллоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдвүүд болоод байгаа ажилтны төрийн 4-р хувьсгал, хамтын эдийн засаг гэсэн шинэ хандлагууд манай улсын үйлдвэрийн газрууд, түүхийд бэлтгэн нийлүүлэгчид, тээвэр логистик худалдаа үйлчилгээ, санхүүгийн бүх салбарт хамтын ажиллагааны цоо шин хэлбэрийг шаардж байна. Аливаа үйлдэлийг систем өөрөө бие даан оновчлох, зохицуулах чадвартай болж байгаа нь хүнээс хамааралтай хүчин зүйлийг ихээхэн багасгаж байна. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиглахад тулгуурлан өрнөж байна. За үүнд үйлдвэрлэлийн үйл явцад өгөгдлийг цуглуулах ухаалаг сенсорууд мэдээллийг хэрэглэгчид болон бусад үйлдвэрт шилжүүлэх боломж бүхий интернет холбоот аль ч газраас мэдээлэл авч болох үүлэн тооцооллын систем олон төрлийн өгөгдлийг боловсруулах шинжилгээний шийдэл зэрэг багтж байгаа болно. За манай улсын хувьд аж үйлдвэрийн 4-р хувьсгал шинэ зүйл мэт яригдж байгаа боловч дэлхийн нийтэд бол энэ одоо эрчимтэй хөгжиж байгаа нэг үйл явц юм аа. За аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь тухайн улс заавал өндөр технологийн үйлдвэрцэн орон байх эсгээс үл хамааран платформд нэгдэх, түүнийг удирдах боломжийг бүхий л улсуудад өгч за хувьсгал өмнөх 3 хувьсгалаас илүү хурдан өрнөж дуусах төлөвтэй байгааг эрдэмтэд онцолж байна. Ийм учраас дэлхийн улс орнууд бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэж байгааг харгалзан манай улс энэ асуудалд онцгой анхаарч Монгол улсын засгийн газраас 2018 онд батлагдсан 3 талбарт хөгжлийн бодлогод 2020 он гэхэд аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлсэн байна гэж зорилт тавин ажиллаж байна. За ингээд та бүхэн үндэсний хөгжлийн газар нь бол хөгжлийн бодлого төлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн 22-ын 3 зааснаар за үндэсний хөгжлийн асуудалд хэрэгсэн төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний хөгжлийн бодлого төлөлтийн мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөнө гэсэн үүрэг хүлээсэн. За тус үүргийн хүрээнд бол одоо хөгжлийн бодлого төлөлтийн мэдээллийн санг үүсгэж түүний нэг хэсэг болох аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг бол үүсгээд ажиллаж байна. За энэ хүрээнд үндэсний хөгжлийн газраас платформ үүсгээд за бүхий л мэдээллийг багтаасан цахим системийг ажилтанд оруулж эхний ээлжинд тогтвортой үйл ажиллагаа явуулж 6000 орчим үйлдвэрээс 3600 орчим үйлдвэрийг одоо бүртгэж аваад байна. За одоо 2018 оны эхний хагас жил багтаан платформыг үүсгэн байгуулж дуусгахаар одоо аймаг нийслэлийн засаг даргын захирамжаар хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан 350 орчим мэргэжилтэн мэдээллийн сан хариуцсан ажилтнуудыг ажлын хэсэг байгуулан 21 аймаг 330 сумдад ажиллаж байна. За энэхүү платформын тусламжтайгаар бол үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтаар дэмжих, гадаад хамжтай ажиллагааг өрнүүлэх, хөрөнгө оруулагчтай холбох, бодлогын зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, санхүүгийн зах зээл гаргах, онлайн худалдааны сүлжээнд холбох суурь мэдээллийг бүрдүүлэх, нэгдсэн тээвэр логистикийн үйлчилгээг зохион байгуулах, төр засгаа шийдвэр гаргахын өмнө хувийн бичлэлтэд зөвшөлдөх, цахим судалгаа явуулах гэхэд маш олон давуу талыг үйлдвэрлэл эрхлэгчид олгож, үйлдвэрийн 4-р хувьсгалд хөл нийлүүлэн алхах үндсэн суурь мэдээллийг хувийн хөвшилд зориулан үүсгэж байна. Энэ ажилд нэг талаас засгийн газар идэвхтэй ажиллахаас гадна нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдийн идэвх санаачлаг маш чухал байгаа юм шүү гэдгийг та бүхэн зөв энэ ташир мэдэгтэй. За тэгэхээр одоо ингээд төр үеийн хвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг шин шатнд гаргаж үйлдвэрлэл эрхлэгчид мэргэжлийн холбоодын нэгдсэн платформд эхний ээлжинд яаралтай нэгдэх шаардлагатай болж байгаа гэдэг та бүхэнд дуулгахад таатай байна. За тэгээд Монгол улсад одоо 2018 оны 1 сарын 17-наас бүртгэлийн ажил бол эхэлсэн. За энэ бүртгэлийн ажил эхэлснээс хойш одоо Монгол улсад 3600 үйлдвэр мэдээллийн санд бүртгэгдээд байна. За түүнээс бол 2140 нийслэл Улаанбаатар хотод. За тэндээс Төв аймагт маань бол 40 үйлдвэр одоо энэ мэдээллийн санд мэдээлэл нь орж дууссан байна. За ингээд мэдээллийн сангийнхаа доторх агуулгын одоо ингээд товчхон та бүхэн танилцуулж байна. За мэдээллийн сан маань бол одоо ерөнхий 6 бүлэгтэй. Ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, өнөөгийн байдал, ирээдүйн таамаглал. За тэгээд бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрийн танилцуулга гэсэн 6 бүлэг байгаа. За энэ 6 бүлгийн маань бол одоо
Үйлдвэрийн танилцуулга болон бүтээгдэхүүний танилцуулга нь бол олон нийтэд нээлттэй. За олон нийт үлийн мэдээллийг бол харах боломжтой мэдээллүүд байна. Ерөнхий танилцуулга, борлуулалтын орлого, за ирээдүйн таамаглал, өнөөгийн байдал бол одоо зөвхөн бодлого боловсруулагч, тодорхой хязгаартай хүмүүс бол энэ мэдээллийг харах боломжтой. За тэгээ та бүхэнд ерөнхий танилцуулгаас нь эхлээд танилцуулъя. За ерөнхий танилцуулга маань бол одоо үйлдвэрийн лого, үйлдвэрийн түүхэн замнал. За тэгээд мөн үйл ажиллагааны бизнесийн салбарууд. За тэгээд гаргасан амжилт, байгаль орчин дээлтэй хэсэг. За тэгээд үйлдвэрийн дотоод бүтэц зохион байгуулалт. За компани нийгмийн хариуцлагын өрөөнд юу хийж исэн. За тэгээд ирээдүйн зорилттой бас ингээд тодорхойлоод бүх 3600 үйлдвэр бол нэг загвараар ингээд үйлдвэрийнхээ танилцуулгыг оруулсан байна. За бүтээгдэхүүний танилцуулга бол одоо бүтээгдэхүүн маань бүх бүтээгдэхүүнүүд бол биткус кодоор кодлогдсон байгаа. За тухайн бүтээгдэхүүний танилцуулгыг бол одоо үйлдвэрлэл эрхлэгч өөрөө сайхан дэлгэрэнгүй оруулж өгөх хэрэгтэй. За бүтээгдэхүүний зураг, за бүтээгдэхүүний найрлах ч юм уу тиймэрхүү мэдээллүүдээ дэлгэрэнгүй оруулж өгөх хэрэгтэй байгаамаа. За дараагийн слайд маань бол ерөнхий танилцуулга гэж байгаа. Ерөнхий танилцуулга дээр бол одоо компани бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, за тэгээд компани байршил, газрын зураг дээр бол компанийнхаа үйлдвэрийнхээ байрлалыг бол зааж өгсөн. За тэгээд удирдах албан тушаалтан болон холбогдох албан тушаалтын мэдээллийг бол бид нэр давхар авч байгаа. За үүгээрээ яах вэ гэхээр ямар нэгэн хурал цуглаан, мэдээлэл, холбоо өргөх тохиолдолд хоёр хүн лөө зэрэг холбогдох, утсаар холбогдох, мэйл бичих боломжууд бүрдэх юм. За санхүүгийн мэдээлэл маань бол одоо санхүүгийн мэдээлэл дээр бол борлуулалтын орлого, үр зээлийн хэмжээ, за хэдэн удаа зээл авч исэн, зээлийн одоо үлдэгдэл ямар хөө байна. За тэгээд үйл ажиллагааны зардал. За тэгээд судалгаа хөгжүүлэлтийн зардал зэрэг мэдээллүүдийг бол авч байгаа. За тэгээд үнэгийн байдал байгаа. Үнэгийн байдал бол одоо маш чухал хэсэг. За үйлдвэрийн үнэгийн байдал дээр тулгуурлаад ирээдүйд ямар хөө төвшөнд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөтэй зорилготой байна гэдгийг бол харах боломжтой. За үнэгийн байдал дээр эхний хэсэг дээр бол одоо бүтээгдэхүүний мэдээллийг оруулж байгаа. За тухайн бүтээгдэхүүнийхээ оноос нэрийг бичгээр одоо биткус кодоор кодлогдож гарч ирнэ. За түүн дээр үндэслээд жилийн борлуулалт үйлдвэрлэлийн хэмжээгээ оруулаад, за бүтээгдэхүүний мэдээлэл орсны дараагаар бол одоо агуулгын мэдээлэл байгаа. Тухайн үйлдвэрийн агуулгатай агуулгахгүй юу? Өөрийн агуулгатай бол өөрийн агуулгынхаа байршлыг оруулна, мэдээллийг оруулна. За дараа нь бол одоо түүхийд бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл байна. За түүхийдээ хаанаас авж ийн, түүхийдээ хааш нь борлуулж ийн. За зорилттой зах зээл. За тэгээд мөн техник технологийн талаарх мэдээлэл байна. Одоо ямар техник технологи хэдэн онд авч исэн, аль улсаас авч исэн, ямар хөө хүчин чадалтай гэдэг мэдээллийг бол бид мэдээллийг авч байна. За тэгээд ажиллах хүчний мэдээллийг бол үндэсний ажил мэргэжлийн англи буюу Ямат гэсэн одоо кодлогдсон кодоор авч байна. За тухайн үйлдвэрт хичнээн ажилтан байгаагаас хэдэн дээд боловсралтай, хэдэн дунд боловсралтай, хэдэн одоо мэргэжил үйлдвэр технологийн мэргэжлэр төгссөн байна гэдэг мэдээллийг аваад, за үүн дээрээ тулгуурлаад ирээдүйд одоо хичнээн ажилтан хэрэгтэй байна вэ? Ирээдүйн 5 жил танаа үйлдвэрүүдэд яаж өргөчхөөр байна? За тэгээд ирээдүйн зорилт зах зээл нь юу байна? Бүтээгдэхүүнээ экспортлох уу? Эсвэл одоо Төв аймагт үйлдвэрлэгээс бол Улаанбаатар руу борлуулдаг болох уу гэдэг мэдээллийг бол энэ хэсгээр оруулж өгснөөр одоо бид нар бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг одоо яг оновчтой дэмжлэг үзүүлэх зорилготой. За мөн худалдааны олон улсын худалдаа, за тэгээд онлайн худалдаагаар дэмжих зорилготойгоор одоо тус мэдээллийн санхүүл үүсгэн байгуулж ажиллаж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Үндэсний хөгжлийн газрын мэрэгчлэн сугартаа баярлснаа илэрхийлье. За энэ аж үйлдвэрийн нэгдсэн тоолготоос манай сугар мэрэгчлэн ярьж байна. Нийтдээ 3600 орчим үйлдвэрийн мэдээллийг оруулсан. За манай аймаг бол өнөөдрийн байдлаар бол 40 үйлдвэрүүдийн мэдээллийг оруулсан. За энэ ямар учиртай юм бэ гэхээр
За энэ аж үйлдвэрийн мэдээллийн санд бол одоогийн байдлаар бол доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн 3 жил тасралтгүй татвар төлж үйл ажиллагаа явуулсан, статистик мэдээлэлд бүрэн хамрагдсан аж ахуйн нэгжийнхаа мэдээллийг өнөөдрийн байдлаар бол бид нар оруулж байгаа. За манай аймгийн хэмжээнд бол нийтдээ өрхийн үйлдвэрлэлээ оруулаад худалдаа, нийтийн хоолны цэг гэсэн энэ тоо мэдээллүүдийг оруулах юм бол манай аймгийн хэмжээнд нийтдээ 1577 худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байна гэсэн ийм тоо мэдээллийг бол бид нар гаргаад байгаамаа. Тэгээд цаашдаа бол бид нар энэ аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд бас аж ахуйн нэгжүүдийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийнхаа мэдээллийг оруулах талаар бас нэлээд идэвх чармаалт гаргаж ажиллах болно. За одоо ингээд хөтөлбөрийн дараалал ёсоор бид нар одоо хилэлцүүлэг зохион байгуулах учиртай байгаа. За ингээд өнөөдрийн энэ баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, багц хуулийн төслийн хилэлцүүлгийг бас зохион байгуулна гэж үндэсний хөгжлийн газрын салбарын судалгаа шинжилгээний албаны дарга мөнх бол даргыгаа бас эндэрт урьж байна. За сайн байцгаана уу. Тэгээд сая үндсэндээ 3 ихтгэл явуулчлаа. Даваа 2 дарга маань өнөөдөр баялаг бүтээгчдийн өмнө ер нь ямар бэрхшээл дутагтаад байгаа юм бэ? Яг тэгэхээр баялаг бүтээгчдийн ойр ажилтдаг хүний хувьд илүү тэр зовлонгийг ойлгох юм байна. Арай илүү биднийг бодвол илүү түхэмтэй энэ баялаг бүтээгчдийн дэмжих холбооны хүрээнд хийгдсэн судалгаа тооцоо хүмүүсийн гаргасан хүсэлтээр үндэслээд маш хэрэгтэй мэдээллүүдийг биднэрт өглөө. Тэгээ манай ажлын хэсгийн дэд дарга манай баяр сайхан дарга хувьд бол бидний хийх гэж байгаа ажил. Бид нар нөгөөөр л одоо боловсруулаад өнгөж явж байна л да. Тэгэхээр юу гэхээр зэрэг аль болохоор олон хүний саналыг, олон одоо баялаг бүтээгчдийн саналыг аль болохоор бид нар аваад тэгэхээр тэднийг бид нар яаж бодитоор дэмжих вэ гэдэг асуудал байгаа. Тэр дэмжихэд ямар эргэцүү орчин хэрэгтэй юм бэ? Тэгэхээр та бүгд гайхчихж магадгүй. Одоо энэ компани нийгмийн хариуцлага тэгээд мэргэжлийн холбоод төр хувьчлын түншлэгээд ингээд нэг ойлгомжгүй юм шиг байж магадгүй. Гэхдээ энэний цаана нэлээд нарийн нюанс тэр агуулга байгаад байна. Өнөөдөр Монгол улсын одоо яг өнөөдөр явж байгаа нийтдээ 30 тэрбумаас дээш 43 төсөл явж байна. Энэ маань ойролцоогоор мөнгөнд төгөөр 9.80 төгрөгийн ийм төсөл явж байгаа. Тэгээ энэ мөнгө эдийн засагт одоо ингээд яваад байна шүү дээ. Яагаад тэр одоо баялаг бүтээгчдэд тэндээс одоо хамрагдаж оролцож чадахгүй байна вэ гэдэг. Тэрийг оролцуулах эхний тэр одоо bottlenecks гэж англиар хэлдэг тийм. Тэр англиар хэсгүүдийг бид нар задлж өгөх гээд байгаа. Хаана тэр ямар тэр мөнгө урсгалыг хаана хааж боогод байна уу? Хаана тэр дэмжлэг нь дутагдаад байна уу гэдэг дээр энэ бодлого юм. Манай сугар одоо тэр аж үйлдвэрийн мэдээллийн сан гэдэг эхлээд ямар ч байсан энэ хууль ёслоор одоо татвараа төлөөд ингэ явж байгаа баялаг бүтээгчтэй бүртгээд авъя. За энэ дээр бол түрүүн өгсөн мэдээллүүд байна. Бид нар аль болохоор борлуулалтаар нь дэмжинэ. Борлуулалтаар нь дэмжихийн тулд тодорхой хэмжээний мэдээлэл хэрэгтэй, тэдний техник технологи хэрэгтэй, тэднийг зөвхөн ганцхан борлуулалт биш санхүүгээр нь дэмжих хэрэгтэй, мэргэжилтэд ажиллах хүчнээр дэмжих хэрэгтэй, технологиор дэмжих хэрэгтэй, зах зээлийн борлуулалтаар нь дэмжих гэдэг ингээд маш олон юмыг бид нар дэмжих хэрэгтэй маа. Тэгээ энэ бүгдээс бид нар юу олж харах гээд байгаа юм гэхээр тэр баялаг бүтээгч тулгараад байгаа асуудлуудыг бид нар ингэ зургалж харах гээд байгаа. Хаана юу нь болохгүй болчиход энийг бид нар дэмжиж чадахгүй юм бэ. Ийм асуудлуудыг бид нар ирж хайж байгаа маа тий. Хоёрт нь яагаад бид нар баялаг бүтээгчдийг дэмжих гээд байгаа юм бэ? Бид одоо дэлхийн нийтээр дэлхийн доктортой хөгжлийн зорилтууд гэдэг баримт бичгийг нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан. Энийг бол бид нар олон удаа ярьж байгаа. Монгол улс үүнийг дагаад тэр Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичгийг баталсан байдаг. Тэгэхээр энэ юу хэлдэг юм бэ гэхээр ерөөсөө бүх хүмүүсийг ядуурлаас гаргана гэж. Энэ гэхдээ Монгол улсын зорилго биш. Дэлхийн нийтийн зорилго бол тавьсан. Тэгэхээр яаж тэр иргэдийг ядуу иргэдээ бид нар ядуурлаас гаргах юм бэ?
яаж иргэдийнхээ орлогыг дээшлүүлэх юм бэ гэдэг. Энэ асуудал төр бүгдэнд нь мөнгө тараах биш. Тэр хүмүүс ажилладаг биш. Тэр дунд нь манай хувь хөгжлийнхэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр баялаг бүтээгчид үйлдвэрээ бид нэр дэмжиж баялаг бүтээгч болон үйлдвэрлэгчд маань нөгөө иргэд маань ажлын байр бий болгодог. Энэ тогтолцооны төлөө дэлхийн нийтээр явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо энэ бодлого төлөвлөгч бүгд энэ чиглэл рүү ажиллаж байгаа. За ингээд ерөнхийд нэг товчхон тайлбар өгөхөд юм байлаа. Тэгээ ингээд цөмөрөө хилцүүлгээ эхлэе. Мэдээж хэрэг энэ бол хуулийн төсөл бол үзэл баримтлалын төвшөнд бид нар боловсруулах хэмжээнд өнөөдөр явж байгаа. 10 сарын 1-ний дотор бол одоо тэр түрүүн хэлсэн тэр хэрэглэх газрын даргын тушаалаар 106 дугаар тушаалаар бол 10 сарын 1-ний дотор бид нар тодорхой одоо тэр үзэл баримтлал хуулийн төслийг боловсруулж өгөх ёстой. Тэгэхээр зүгээр шууд хэдэн хүмүүс сууж байгаа бичих биш. Та бүгдийнхээ яг бодит амьдрал дээр тулгараад байгаа бэрхшээлийг бид нар сонсч ээж. Тэгээд тэр олон саналын үндслэлээр энэ хэсэг нь болохгүй байгаа юм байна гэдэг дээр дүгнэлт өгч. Зөвхөн ганцхан энэ хууль биш, бусад дагалдах хууль. Тэгээд энэ хууль гэдэг юм чинь бас хэтэрхий ерөнхий байна. Тэрийг дагаж гардаг журмууд нь өлтөр өөрчлөлт олгож иж, оруулж иж бид нарыг цогцоор нь харах ийм шаардлага байна. За ингээд манай энэ чочин оролцогчоор би даваа 2 даргыг үрж байна. Та судлаа эзлэн үү? Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч даваа 2. За Монголын ажил олгогч эзэдийн холбооны тэргүүн Ганбаатар таныг үрж байна. За Жамбалсүрэн худалдаа аж үйлдвэр танхимын Төв аймаг дахь салбарын дарга. Тэгээд Саран Эрдэнэ Төв аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хилцээний дарга. За бас нэг чухал хүн байгаа. Та бүгдтэй нэлээд холбоотой. Өнөөдөр бас нэлээд тэр талаар бас илтгэгч нар ярьсан. Зээлэн Батлан даалтын сангийн захиргаа төлөвлөлтийн газрын дарга Ариуна. За Ариуна таны хүрч. Тэгэхээр цөмөрөө биднэрт нэг одоо нэг цаг гаруй хугацаа байх шиг байна. Тэгэхээр эхлээд би энэ оролцогч нараас нэг юм асуумаар. Ер нь баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? За би энийг даваа 2 даргаас асуумаар. Баялаг бүтээгч гэж яг хэнийг хэлэх вэ? Бид нар баялаг бүтээгчдийг дэмжих гээд байгаа. Тэгэхээр хэнийг дэмжих вэ гэдэг асуулт. За баялаг бүтээгчд гэж бол одоо манай энэ ажлын хэсэг дээр одоо ажиллаж байгаа энэ 17 хүн маань бид нийлээд энэ баялаг бүтээгч гэж яг хий юм бэ гэдгийг бол бүгд нийлж тодорхойлох ёстой. За миний хувийн бодол бол энэ одоо үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа одоо юм хийж бүтээж байгаа тэр бүхэл хүнийг л одоо баялаг бүтээгч гэж ерөнхийд нь харж байгаа. Тэгээ нэг нарийн одоо ойлголтыг нь бол энэ ажлын хэсгээс гарах бах. Тэгээ ер нь бол манай малчтаас өсвөлээл үндэсний томоохон үйлдвэрлэлийнхэн ерөөсөд бүгдээрээ л өөрсдөө баялаг бүтээгч гэдэг хүн итгэцэн байдаг. Угаасаа л баялаг бүтээгч нар. Жирийн малчид хүртэл баялаг бүтээгчд. Сүү цагаан үедээ газар тариалан бүгд ажиллаж байгаа хүн болгон баялаг бүтээгчд. Тэгэхээр бид энийг бол одоо ажлын хэсгээр эцсийн байдлаар одоо томьёолыг гаргаж ирнэ гэж ойлгож байгаа. Тийм ээ. Яг би тантай бол санал нэг байна. Өрхийн үйлдвэрлэл бол маш их ажлын байр бий болгодог тийм. Тэр өрхийн үйлдвэрлэлд явж байгаа үйлдвэрлэлч гэсэн баялаг бүтээгч. Мөн тэр одоо улсын хэмжээний бүр томоохон компаниуд ч гэсэн баялаг бүтээгч. Тэгэхээр баялаг бүтээгч гэдэг маань үндсэндээ зөвхөн миний ойлголтоор ажлын байр бий болгохчийг хэлчмээр юм шиг байна. Зөвхөн миний Ганбаатарга та энэ дээр ямар бодлоо? Яг баялаг бүтээгч одоо Ганбаатарга бол Монголын одоо том холбооны ажил олгогч эзэдийн холбооны тэргүүн За тэгэхээр баялаг бүтээгч гэдэг бол ийм их тийм өргөн том ойлголттой сая даваа 2 дарга бол тодорхойлоод хэлчлээ. Манай үндэсний хөгжлийн газар бол бас энэ ойлголтыг тойроод энэ Монголын хөгжлийн асуудал энэ хүмүүсийн одоо баялаг бүтээхэд одоо үйлдвэрлэл эрхлэхэд одоо хөрөнгөлөл бий болгоход
чиглэсэн энэ үйл ажиллагааг бол энэ хүрээнд одоо авч үзээд энийг тойруулаад хөгжлийнхаа зорилтуудад ажиллая гэж ингэж үзэж байгаа. Энийг бол бид ажил олжтын эзэдийн нэгдсэн холбоо бол дэмжиж байгаа. Тэгэхээр баялаг бүтээгч гэдэг маань бол одоо ерөөсөө эзэн, ажилчин одоо тэгээд бид нар бүгдээрээ орж байгаа Монгол улсын одоо энэ баялаг бүтээхийг төлөө Монгол улсад үйл ажиллагааны төлөө бизнес эрхлэхийн төлөө өөрөө амьдралаа залгуулж одоо орлоготой ашигтай ажиллахын төлөө ажиллаж байгаа бүх хүнийг л одоо бид нар баялаг бүтээгч гэж үзэж байгаа гэж ингэж л одоо би хэлхийг хүсэж байгаа юм. Тэгээ энэ баялаг бүтээгчдийн нэг том айран бол Монголын ажил олж эзэд байгаа. Нийт одоо бүртгэлтэй аж ахуйн нэгжиг бол одоо 110 мянган компаниуд бий. За манай энэ аж ахуйн нэгжийн бүртгэлтэд бол 3,000 гаруй одоо ажил олгогч 3,000 гаруй баялаг бүтээгч бол бүртгүүлсэн юм байна. Танай аймагт бол 40 одоо баялаг бүтээгч бол албан ёсоор мэдээллийн төвд бүртгүүлсэн юм байна. Нийт 1,500 гаруй одоо аж ахуйн нэгж бүртгэлтэй баялаг бүтээгч байгаа гэж байна. Цаана нь одоо малчид, хөдөлмөрчид, хойроо хөдөлмөрлөгчид ингэх юм бол Төв аймгийнхан бүгдээрээ баялаг бүтээгчтэй л гэж хэлж хүсэж байна. За тэгэхээр биднэрт бол төрөл бүрийн статистикууд янз бүрийн тоонууд байгаа юм. Тэгэхээр Төв аймагт одоо худалдаа аж үйлдвэрийн тэнхим одоо гишүүн хичнээн байгуулга. Танах ямар үйл ажиллагаа одоо явуулж байна? За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгал мэдчилье. Энэ өдөр одоо 100 модчууд Төв аймагчууд бидний хувьд одоо дохиож байгаа баялаг бүтээгчдэд маань олдож байгаа ийм том боломж завшаан гэж бид бүхэн ойлгож байна. Өнөөдөр баялаг бүтээгчид өнөөдөр Төв аймагчуудын бүтээн байгуулж байгаа энэ энэ олон хүмүүсийн одоо итгэл сэтгэл энэ хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа энэ хөдөлмөрийг өнөөдөр төр хэрхэн зохицуулах талаар ийм өргөн бодлого боловсруулж байгаад одоо энэ ажлын хэсгийнхаа хамт олондоос нийт баялаг бүтээгчдийн өмнөөс баярлаж талархснаас илэрхийлье. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол Монгол улсад бизнес эрхэлж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг тэдгээрийн хуулийн өмгөөлөл болоод тэдний хийж байгаа бизнес төртөө харилцахын шүтэлцээг холбодог гүүр байгууллага. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 21 аймагт салбар баг танхимуудтай. Түүний нэг нь Төв аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим. Өнөөдөр манайх 300 гаруй гишүү байгууллагатай том айл. Өнөөдөр бид бүхэн бол газар зүйн геополитикийн хувьд бол давуу тал Улаанбаатар хотыг тойрч оршдог. Улаанбаатар хотын сая гаруй иргэнийг хоол хүнс жижиг одоо бүтээгдэхүүн бусад зүйлээр хангаж байгаа ийм баялаг бүтээгчд ийм том айлаа гэж товчхон хэлье. Тийм. Тэгэхээр бид нар бас ингээл эргэцүү талаас нь ингээд судлаад тэгэхээр тэнхимийн тухай хууль гэж байгаа юм. Одоо жишээлбэл төрийн бус байгууллагын тухай хууль, тэнхимийн тухай хууль. Тэгээ энэ хоёрын хооронд ер нь яг ямар ялгаа байна гэж та үзэж байна. За, ер нь бол одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагатараас одоо яг өөрийн хуультай байгууллага бол манай худалдаа аж үйлдвэрийн танхим маш олон бизнес эрхлэгчид, маш олон хүмүүс игнэндээ нэгтгэсэн ийм том байгууллага. За ер нь яг төрийн бус байгууллагын тухай хууль, за танхимын тухай хууль бол хоорондоо нэг айхтар эрх зүйн болоод бусад зүйлээр зөрчилдөд байсан юм бол нэг айгүй ховор. Гол нь ийм болчиход байгаа. Одоо яг өнөөгийн байдал бол манай төр бол ямар вэ нөхөр нэг томоохон бизнестэй төрлөг орчдөг. Сонгуулаар дамжаад тэгээ өөрийнхөө бизнесийн асуудлыг шийдэх гэж яваад байдаг. Тэгээ бусд нь хохироод байдаг. Яг ерөнхий дүр төрх энэ төрийн чадамжгүй болгодог. Тэгээ манай нийгэмд үүсэж байгаа шудраг улсын хамгийн том гарц нь яг энэ дээр гарч ажиглагдаад байна л да. Тийм болохоор ерөөсө төр бизнестэй хувийн эрхтэй нэг л цонхоор харцсан. Тэрийг бид нар юу гэж харж байгаа вэ? Энэ мэрэгжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хууль гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл бизнесийн асуудлаа тэр мэрэгжлийн холбоо дээрээ шийд. Тэр мэрэгжлийн холбоо нь дотроо тэр судалгаа шинжилгээ тэгээд одоо тэр боловсон хүчнээ бэлтгэх, салбарын бодлогоо тодорхойлдог, зах зээлээ хамгаалдаг тийм хэмжээнд л байхыг бид мөрөөдөд байгаа юм л да. Тэгээ би Ганбаатар байгаас асуумаар та бас энэ чиглэлээр бас нэлээд ажиллаж ийсэн. Яг энэ эрх зүйн байдлын мэрэгжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хууль дээр ер нь таны бодол юу ямар вэ? Та яаж харж байна? За баярлалаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр энэ Төв аймгийн хувьд бол маш их том бизнес эрхлэлтийн хувьд том ийм аз зочинтой үйл явдал болж байна гэж танхимын дарга хэлснээр санал нэг байна.
Өцөгдөр Төв аймгийн хөрөнгө оруулалтын чуулган боллоо. Их хурлын дарга ирээд оролцлоо. Тэргээр Төв аймагт одоо бий болох төслүүдийн асуудал, томоохон төслүүдийн асуудлыг ярьлаа. Хөрөнгө оруулагчд бас ирсэн байна. Тэгээ өнөөдөр эргээд одоо үндэсний хөгжлийн газар, манай үндэсний хөгжлийн газар бол ерөнхий сайдын дэргэдэх газар, аймгийн засаг даргын тамгын газартай нийлээд энэ одоо баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг хийж байна. Одоо энэ баялаг бүтээгчдийн зөвлөгөө нь бол ерөөсөө өсөлтөр яасан тэр төслийг яаж хэрэгжүүлэх вэ? Энэ төслийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид нь яаж оролцох вэ? Энэ төсөл төлбөрөө яаж бичиж боловсруулж энд одоо энэ төслөө хийж аймгийнхаа хөгжлийг хангах вэ? Аймагтаа баялаг бүтээх вэ? Баялаг бүтээгчтэй одоо цөмөөрөө идэвхтэй яаж ажиллах вэ гэдэг л асуудлыг ярьж байна гэж бид ингэж ойлгож байна. Тэгээ энэ одоо ингээд орон нутгийн хөгжлийн асуудлаар ингээд баялаг бүтээгчдийн санал байр суурийг сонсоод та нөхдийн саналыг одоо төрөөс боловсруулж байгаа нийгмийн харилцааны тухай хууль байна. Төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль байна. За тэгээд дээр нь мэргэжлийн холбоотой тухай хууль дээр саналыг авч яах гэдэг бол за төр засгийн газар бизнесийн хандаж байгаа асар том итгэл, асар том одоо тийм боломж олгож ийн гэж ойлгож та нөхдийг хандаасаа гэж хүсэж байна. Тэгээ бид нар бол одоо ер нь сая манай хөтлөгч маань хэлсэн худалдаа ажлын танхимын хууль одоо яаж гарсан юм бэ? Тэр танхимын хууль одоо мэргэжлийн холбоотоос ер нь ямар ялгаатай вэ гэд бид энэ хуулийг 1995 онд одоо батлуулахад би өвөл дурдлын юмны орлого байж байгаад бид бичиж ирсэн. Зах зээлийн нийгмийн үед ерөөсө төрийг одоо бизнесийг холбодог ийм нэг төрийн бус байгууллага гэж юм байдаг юм байна. Яг тийм загвар төрийн бус байгууллага болгохыг бид танхимын хуулийг бичиж оруулсан. Энэ танхимын хууль бол одоо үүргээ гүйцэтгэсэн маш идэвхтэй сайн ажиллаж байгаа хууль гэж бид ингэж үзэж байгаа. Өнгөрсөн 20 жилд бол танхим сайн ажиллааг бол бизнес хөгжилтэй явахад бол хүнд байсан. Одоо яг энэ танхимтай ажиллаар төрийн бус байгууллагуудын хөгжил бол Монголд бол асар их эрчимжтэй болчлоо. Эдийн засаг тогтвортой болоод ирлээ. Энэ үед бол төртэй харьцахад нэг байгууллагын одоо асуудал бол бас нэг ганцхан байгууллагаар ханган харьцах гэдэг хүнд болчих. Тийм учраас эзэдийн холбоо гараад ирлээ, мэргэжлийн холбоотууд гараад ирлээ. Олон мэргэжлийн холбоотууд одоо маш хүчтэй ажиллаж байна. Барилгын холбоо, одоо эрчим хүчний холбоо, авто замчдын холбоо, хөдөө аж ахуйн холбоо гэдэг олон холбоотууд гараад ирлээ. Тэгэд энэ холбоотууд одоо төртэй яг өөрийнхөө гишүүдийг, өөрийнхөө гишүүн аж ахуйн нэгжүүдийг, өөрийнхөө гишүүн баялаг бүтээгчдийн эрх ашиг сонирхол, тэр техник технологийн бодлого, хөгжлийн бодлого төртэй одоо тусгаад, төрийн бодлого тусгаад эднэртэй хамтарч ажиллах асуудал бол хамгийн чухал болчиход байгаа юм. Тийм учраас манай үндэсний хөгжлийн газар энэ одоо ингээд алга болсон байгаа тэр холбоосыг харж мэдрээд энийг бий болгоё. Энэ мэргэжлийн холбоотоор дамжуулж төр засаг одоо энэ салбаруудын хөгжлийг хангадаг болъё. Ингэж ажиллах асуудал чинь хамгийн зөв юм байна гэдэг энийг санаачлалыг бид нар бол дэмжиж байгаа. Тийм учраас энэ дэмжиж боловсруулж байгаа хуулийн дээр нь Төв аймгийн одоо баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоотууд одоо Төв аймгийн одоо бизнес эрхлэгчид оролцох энэ болцоо олгожод бол одоо та нар их анхааралтай сайн үзэж оролцож өөрсдийнхөө саналыг хэлж өөрсдийнхөө байр суурийг тусгаасаа гэж ингэж бодож байгаа юм. Тэгээ ер нь засгийн газар гэдэг чинь бол ерөөсөө одоо өнөөдөр манай төрийн бус байгууллага чинь бол бүртгэлтэй төрийн бус байгууллага 11 мянга байгаа шүү дээ. 11 мянган байгууллагатай одоо түрүүн даргын илтгэл гарсан нэг ижил үүрэгтэй холбоотоход бол үг үсгэд өмнө хонин тавиал 10 хэд болчиход байна. Тэгэхээр энэ бүхэндээ засгийн газар ажиллахад маш хүнд. Энэ бүхэн бол тэр салбарынхаа эрх ашигыг, технологийн эрх ашиг, хөгжлийн эрх ашиг бол жигд илэрхийл төрд ингэж ажиллаж чаддаггүй. Өөрөөр эрх ашиг хийж байдаг. Тийм учраас засгийн газар бол энэ мэргэжлийн холбоотыг дэмжиж энэ мэргэжлийн холбоот гэдэг чинь бол тэр салбарын хөгжлийн асуудлаар, үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлаар, яг жинхэнэ баялаг бүтээгчдийн асуудлаар бол одоо үйл ажиллагааг нэгтгэхэд зангидаад төртэй харьцдаг, гишүүдтэйгээ ажилладаг, тэрний холбогддог хөрөнгө оруулалтын бодлого, төсөл хөтөлбөрийн дэмждэг, тэрэнд нь шаардлагатай тооцоо судалгаа төслүүдийг хийж өгдөг, тусалдаг ийм байгууллага байх юм гэж хараад байгаа нь бол маш зөвөө гэж бид нар хараад байгаа. Тийм учраас бид нар бол энэ үндэсний хөгжлийн газраас боловсруулаад хилцүүлж байгаа төрийн бус байгууллагын тухай юу төр хувийн түншлэлийн тухай хууль, мэргэжлийн холбоотой хууль, тэр нийгмийн харилцааны хуулийг нь бол дэмжиж байгаа маа. Энийг бол манай Төв аймгийнхан ч гэсэн ойлгож энэ дээр идэвхтэй оролцоосоо энэ ирээдүйд бид нар бол төрийн оролцоогүйгээр одоо ер нь томхон төслүүдийг төрийн дэмжлэгтэйгээр оролцоогүйгээр дэмжлэгтэйгээр шудраг, ил тод тэгээ бүгдээрээ одоо харж яхад нь хэрэгжүүлдэг ийм болцоо нөхцөлийг бүрдүүлэх чиглэсэн ийм үйл ажиллагаа гэж ингэж харж байгаа. За баярлалаа. Тэгэхээр та бүгд бас гайхчихж магадгүй. Яагаад одоо мэргэжлийн холбоо гэл ингээл нэг том юм. Бид нар эхлээд дээрээсээ доошо гооч явж байгаад яг одоо баялаг бүтээгчд маань юу болохгүй байгаа юм бэ гэдэг дээр очино. Тэгэхээр эхлээд бид нар энэ төр бизнес хоёрыг салах хэрэгтэй. Энэ салахгүйгээр одоо өнөөгийн бидний нийгмийн үн тулгамдаад байгаа энэ асуудлыг бид нар шийдэж чадах. Тэгэхээр эндээс эхлээд байгаа юм шиг. Тэгэхээр цаашдаа яг одоо энэ манай ажлын хэсэг энэ мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй бид нэлээд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Харилцаа ойлголцох юм заашгүй хэрэгцээ шаардлага байна. Яагаад гэхээр худалдаа аж үйлдвэрийн тэнхим үнэхээр
одоо ингээ манайд ч одоо бизнесийг хариуцсан, бизнесийн хөгжлийг, орчныг хариуцсан байгууллага байхгүй шүү дээ, төрийн байгууллага. А тэрийг худалдаа ажилтны тэнхим орлоо явуулж байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр ер нь энэ бизнесийн талаар төрөөс баримтлах бодлого гарах ёстой юм биш үү? Тэгээ хэн хариуцах юм гэдэг нь тодорхой байна, тий? А ингээд бид ингээд саналаа нийлүүлээ. Тэгээд энэ тэнхимийн тухай хууль тэгээд бидний санаачлаад байгаа энэ мэргэжлийн албаууд эрх зүйн байдлын тухай хууль хоёроор бид нар эцсийн зорилго бол төр бизнес хоёрыг салгана гэсэн ийм зорилготой. За энэ нэг хэсэг, нэг хэрэг. Одоо бид нар арай жоохон нөгөө юу руугаа ойртох хэрэгтэй байна л да. Асуудал руугаа тий. Одоо нөгөөгээр манай оролцогчд маань сонирхож байгаа тэр хэсэг рүү нэлээд төхөх хэрэгтэй байна. Тэрнээс өмнө ер нь баялаг бүтээгч яг бодтойгоор та нарыг дэмжих юм бол нэгдүгээр төр. Тэр бол ойлгомжтой. Бодлогын дэмжлэг өгөх ёстой. Одоо бодлогын зээл бол тий. Зээл одоо бодлогын зээлээр дэмжих ёстой. Нөгөө нэг тал нь болохоор одоо компаниуд хувийн ишл маань юм байна шүү дээ. Пирамид байна. Нэг хэсэг топ компаниуд байна тий. Дундаж компаниуд байна. Тэгээд доор одоо суурьулсан одоо манай жижиг дунд үйлдвэр өрхийн хэмжээнд үйлдвэрлэгчд байна. Тэгээ энэ үрээс харахаар тэр топ хэсэг дунджаас дээш хэсэг нь нийгмийн хариуцлагатай байх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас энэ нөгөө баялаг бүтээгчдийг дэмжих энэ бодлогын хүрээнд бид нар энэ компани нийгмийн хариуцлага гэдэг юм оруулж ирдэг. Тэгээд тэгтээ тэр нийгмийн хариуцлага гэдэг түрүү манай баяр сайхан даргын илтгэл дээр гарсан энэ бол сайн дурын үйлстэй. Үнэн. Тэр бол одоо шил энэ татвар биш. Эсвэл энэ ямар нэгэн хариуцлага биш. Тэгтээ энэ ёс зүй. Тэгтээ тэр хүнээс бид нар юу хүсэж байгаа юм бэ? Тэр топудаас. Тодорхой хэмжээний хагас нийлүүлсэн бүтээгдэхүүнийг нөө жижиг дундаас авдаг болооч. Хоорондоо хамтраад кластер болгооч. Одоо манай Төв аймагт бол яг тэр кластер нүүсээд ингэ явж байна тийм. Яг ийм зохицуултыг бид нар хүсэж байгаа. Тэгэхээр төр өөрийнхөө худалдаа авалтаар дэмжин, экспортоор бас дэмжин, зээлээрээ дэмжихээс гадна бас манай энэ топ компаниуд маань энэ нийгмийн хариуцлагатай байх талаас нь энэ төрөөс энэ баримтлах бодлого. Энийний цаад санаа нь юу юм гэхээр одоо өнөөдөр Samsung шиг дэлхийн хэмжээний үндэсний корпорацтай болох мөрөөдөл байна. Бид нар тийм нэг 4-5 тийм том корпорацтай болчихвол нийгмийн хариуцлага сайтай. Тэгвэл Монгол улс бол эдийн засгийн талаар бол айгаад байх асуудал. Тэгээ би эндээс хөгжлийн бодлого төлөлтийнхаа бэлтгэлийн дараагаас асуумаар. Төв аймагт за ингээд танд бол өчнөө олон тоо байгаа. Яг энэ кластераар хамтрах чиглэлээр ийм боломжт ер нь хэр бүрдэж байна? Танай аймагт. Яг бодитоор. За манай аймагт бол ер нь кластер бол хамгийн кластераар бол нэлээд дөрвтэй ажлуудыг зохион байгуулж байгаа. Аймгийн тоонд орж байгаа гэж хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр үүрэг хариуцлага хүлээж идэгний хувьд бол ингэж боддгийн. За манай аймаг бол ноосны кластерыг бол маш амжилттай хөгжүүлж байгаа. За манайд малчтаасаа эхлээд бид нар ноос авч байна. Энэ авсан ноосоо баян цогтын ноос угаах үйлдвэрт угааж байна. За дараа нь тэр үйлдвэртээ самнаад за самнсан ноосоо 100 модонд байгаа ээрмэл утасны үйлдвэрт ээрээд за ээрсэн утсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд одоо сүлжмэл ноос мак өмд энтриг ингээ үйлдвэрлээд ингээд ийж бүрэн кластерыг бол манай ноосн дээр бол нэлээд ноосны салбар дээр бол амжилттай хэрэгжүүлсэн ингэж үзэж байгаа. За одоо бид нар бас цаашдаа энэ аймгийнхаа манай аймаг чинь өөрөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь бол дийлэн хувийн буюу 50 гаруй хувийг эзэлж идэг ийм аймаг. Үйлдвэр үйлчилгээний салбар нь бол нэг 20 гаруй хувьтай ингээд ийм бүтцтэй дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгэхээр бид нэр өнөөдөр ямар зорилго тавьж байгаа вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа бүтцэд өөрчлөлт хийх гэж байгаа. Өөрчлөлт хийхдээ энэ хөдөө аж ахуйнхаа эзэлж байгаа хувийн жинг багасгаад үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх ийм бодлого үйлчлэгийнхаа салбарыг нэмэгдүүлэх юм бодлого баримталж байгаамаа. За ингэхийн тулд бас бид нар яалтчгүй хөдөө аж ахуйнхаа түүхийн эд бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн болгох ийм зорилт зайлшгүй тулгарч байгаа юм. За бид нар бол өнөөдөр бол ноосон дээр бол ингээд амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ ноосон дээр бас төр засгийн дэмжлэг бас зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ ямар дэмжлэг байх юм бэ гэхээр яг ижил төстэй энэ утаснуудын
Хятадаас импортлоод оруулаад ирэхдээ энэ өөрөө янз янзын холио ихтэй байдаг, химийн бодисын холио ихтэй, дээрээс нь ос гэх бусад холцтой ийм утаснууд орж ирээд ахтар манай Монгол ноос компани үйлдвэрлэсэн сайн чанарын ноосон утас бол өндөр үнэтэй гараад энэгээр хийсэн бүтээгдэхүүн өөрөө өртөг өндөртэй гараад за ийм бүтээгдэхүүнд нь ямар нэгэн урамшуул болгох юм уу, татаас олгох. Нэг бол яг ижил төстэй энэ хямд үнэтэй утаснуудын импортыг хаах ийм бодлогыг бас төр засгаас хэрэгжүүлэхгүй бол бас манай энэ ноосны кластер бас амжилттай хэрэгжихгүй байх юм нөхцөл бүрдээд байгаамаа. За бид нар бол одоо махны кластерыг бас хөгжүүлэх талаар бас нэлээд дөрвтэй арга хэмжээнүүдийг аваад хэрэгжүүлж байна. За энэ малчтаасаа махаа авна. Энэ авсан мал махаа нийлүүлсэн энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрт нь оруулж боловсруулад энийгээ эцсийн бүтээгдэхүүн болгоод ингэж гаргах ийм чиглэлээр ажиллаж байгаа. За манай аймагт бол одоо Эрдэнэ сумын тайж групп бол мах боловсруулах үйлдвэрийг байгуулсан. Саяхан бид нар бас Баян суманд бүгд найрамдах хятад ард улсын хөрөнгө оруулалтаар бас иж бүр малын бүх бүтээгдэхүүнийг боловсруулад яс, цус тэгээ малаас гардаг бүр сэвсийн хүртэл ингэж боловсруулад энэ дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулад дээрээс нь махыг боловсруулах ийм цогцлбор үйлдвэр байгуулах гэрээг бас бүгд найрамдах хятад ард улсын хөрөнгө оруулагчтай хийгээд байж байна. За энэ болохоор энэ хэрвээ хоёр үйлдвэр бас үр дүнтэй сайхан ажиллах юм бол манайд бас махны кластер амжилттай хэрэгжих ийм нөхцөл болцоо бүрдэж байна гэж ингэж үзэж байгаа. Дээрээс нь бид нар бас ноолуурын кластерыг бас эндээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзээд үндэсний үйлдвэрлэгч говь компанитайгаа бид нар бас хамтран ажиллах гэрээгээ өчигдөр хөрөнгө оруулалтын чуулган дээр бас тодорхой мэдээлэл өгсөн. Ноолуурын анхан шатны боловсруулалт тусгайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ үйлдвэрийн салбарыг Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулахаар гэрээ хэлцлээ хийгээд ажил нь эхлэх ийм шатандаа явж байгаа. За энэ ноолуурын анхан шатны боловсруулалт тухайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ үйлдвэр маань манай аймагт байгуулагдчих юм бол бас бид нар түүхийн ноолуураа боловсруулад бүтээгдэхүүн хийх энэ кластер бас амжилттай хэрэгжинэ гэж ингэж бодож байгаа. За энэ кластер амжилттай хэрэгжснээр манай аймгийн бас малчтын орлого, баялаг бүтээгч болсон малчтын орлого нэмэгдэх болцоо бүрднэ гэж ингэж алсаар нь харж байгаамаа бид нар. Одоо манай аймагт бол тулгамж байгаа асуудал сүү боловсруулах, сүүний чиглэлээр кластерыг хөгжүүлэх, сүүний чиглэлийн хөрөнгө оруулалтыг хайж байна. Дээрээс нь арьс шир боловсруулах хөрөнгө оруулалтыг манай аймаг хайж байгаа. За арьс ширнээр бол бид нар бас нэлээд болгоомжтой хандахгүй бол бас өөрөө энэ бас байгальд бас нэлээд нөлөө үзүүлдэг, хортой нөлөө үзүүлдэг ийм юм байгаа. Гэхдээ бид нар хамгийн гол нь олон улсын стандарт жишгт нийцсэн байгаль орчиндөө хор халгүй ийм технологи бүхий арьс ширний үйлдвэрлэлийг бас дэмжиж ийм чиглэлийн хөрөнгө оруулалтыг хайж байгаамаа. За тэр түрүүн бас мөнх бол даргын ярьсан тэр нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг нэг юм асуудал яригдчихэж байгаа. Манай аймаг бол нийгмийн хариуцлагын гэрээ зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдэр биш. Ер нь бүх үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа бүх байгууллагууд өрхийн үйлдвэрлэгч нарт ч нийгмийн хариуцлага гэдэг юм зайлшгүй байх ёстой гэж ингэж үзэж байгаа. За сум орон нутагт бол бүр дэлгүүрийн үйл ажиллагаа, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг худалдааны цэгүүдтэйгээ хүртэл нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах энэ ажлыг бас хийж хэрэгжүүлж яваа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс нийгэмдээ хариуцлагатай байх ёстой. Хамгийн наад зах нь сайхан цэвэр орчинд үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Энэ чинь ёс зүй гэдэг нэг юм давхар яригдчихэж байгаа. Тэнд ороход ямар нэгэн хүн бэртэл авахааргүй, цас мөсөө арилгасан, гэрэлтүүлэхтэй, ажиллах цагийн хуваар нь ил тод тэгээд нэгэнтээ тэнд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл аваад ингэ явж байгаа хүмүүс чинь өөрийнхөө дэлгүүрийнхээ ойр орчмыг бас тогтжуулсан, явган зам тавьсан, ногоон байгууламжтай болгосон гих мэтийн ийм юмнуудыг бол бид нийгмийн хариуцлагын гэрээгээр бол хөшүүрэг болгож ингэж гэрээ байгуулж бас ингэж ажилтдаг юм аа. За сар эрдэнэ дараад баярлалаа. Яг энэ бол одоо бидний одоо эхний ээлжинд шийдэх ёстой асуудлуудын нэг байна. Тэгэхээр манай ажлын хэсэг энэ баялаг бүтээгчдийг дэмжих бодлогын хүрээнд шийдэж байгаа асуудал 3 байгаа. Нэн тэргүүнд шийдэх шаардлагатай ямар асуудлууд байна? Тэрийг багцлаад одоо бид нар тэр 10 сарын 1-ний хүлээхгүйгээр засгийн газарт одоо өргөн барина гэсэн үг. Одоо таны хэлсэн одоо жишээлхэн бол тэр урдаас орж ирж байгаа чанаргүй утас орж ирээд ингээд байна гэдэг. Тэр асуудлуудыг бүгдийг багцлаад одоо яг манай ажлын хэсэг үндэсний хөгжлийн газрын даргын нэр дээр явуулчих хэрэгтэй. Тэгэхээр бид энэ одоо засгийн газарт оруулах гэж байгаа тэр асуудал дээр нэмээд авчина. Тэгээ эндээс
одоо нэг юм байгаа. За одоо тэр Монгол ноос те тэр чинь ингээд доошогоо ингээд олон ийм жижиг дунд үйлдвэрийг ингээд дитгээд эцэстээ малчин үйлдвэр явж штэ. Тэгэхээр энэ дээр би зээлийн батлан даалтаас асуух гэдэг юм л да. Түрүүн энэ хэн даваа баяр дарга хэлсэн. Баялаг бүтээгчд юу хүсдэг юм бэ гэдэг. Дөрвөн юм хүсдэг гэдэг. За нэгд нь зээлийн хүүг бууруулах. Зээл эзэндээ очдог байх. Зээл хүртээмжтэй байх. Тэгээд борлуулалтаар дэмжих. Тэгээд баталгаагүйгээр зээл олгох гэсэн юм байгаад байгаа. Тэгэхээр эндээс олон улсд бол ийм байгаад байгаа байхгүй. Одоо яг саяных шиг ингээ кластер үүссэн байна шүү дээ. Тэгэхээр жишээлбэл би Монгол ноостой гэрээтэй байлаа. Би нэг аж ахуй нэгжтэй жижиг дунд үйлдвэр баялаг бүтээгч тэрнтэй гэрээтэй байлаа. Тэр гэрээг үндэслээд зээл олгох тийм барьцаагүйгээр зээл олгох боломж байна уу? Тэр чинь заавалчгүй байшин барилга байх барьцаалах шаардлагагүй шүү дээ. Яагаад гэвэл би миний гарсан ямиг л тэр хүн аавна шүү дээ. Тэндээс орлого орж ирнэ. Тэгэхээр ийм барьцаагүй зээл байж болох уу? За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн зочид төлөөлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Зээлийн батлан даалтын сан бол 2012 онд үүсгэн анхны хууль нь их хурлаар сойрхон баталж үүсгэн байгуулагдсан юм сан байгаа. Барьцаа өрөнгийн дутагдaltaй жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт банк санхүүгийн байгууллагаар дамжуулан барьцаа өрөнгөхийн дутагдaltaй хэсэгт нь батлан даалт гаргадаг ийм сан байгаа. За мөхөл даргын асуултанд хариулахад бол одооний мөрдөж байгаа батлан даалтын сангийн хуулинд бол нийт зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргадаг байгаа. Мөнгөн дүнгээр тооцох юм бол 500 сая хүртэл нь батлан даалт гаргадаг. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань өөрөөр хэлбэл 100 саяын зээл авах гэж байлаа гэж бодоход тэрнийх нь 60 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалтын сангаас барьцаа өрөнгийн дутагдaltaй 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаад тэгээ үлдэгдэл 40%-ийнхаа барьцааг бол банк санхүүгийн байгууллагатай тавиад ингэж барьцаалаад явж байгаа ийм хуультай байгаа. За одоо Төв аймаг 5 хүүхэд одоо тийм зээлийн батлан даалт олгосон жишээ байна уу? За зээлийн батлан даалтын сан зөвхөн банк санхүүгийн байгууллагаар дамжуулаад батлан даалт гаргадаг байсан бол одоо өнгөрсөн оноос эхлээд Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ их усүртэй батлан даалттай төсөл гээд нэг ёсондоо бол банк санхүүгийн байгууллагт их усүрийг бэлдэж өгч байгаа бид нар. Азийн хөгжлийн банкнаас бол зээлийн батлан даалтын сан дээр 60 сая $60 санхүүжилт орж ирсэн. Энэ санхүүжилт маань бол 5 жил дараалан жил бүр 12 сая $12 орж ирэхээр ингэж тооцоолт байгаа. Эхний ээлжийн санхүүжилт маань орж ирээд бол зээлээ гаргаад эхэлсэн. Одоогийн байдлаар бол Төв аймагт 5 төсөл хэрэгжиж явж байна. Энэ урт хугацаатай, бага хувьтай, тохирсон нөхцөлтэй эхний 2 жил үндсэн зээлээс чөлөөлнө. Тэгээд хугацаа нь бол нэг 10 хүртэл хичээлийн хугацаатай ийм жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт хөнгөлөлттэй батлан даалттай зээл олгоо явж байгаа. За ямар ч хэлсэн Төв аймагт 5 төсөл хэрэгжиж байгаа юм байна те. Гэхдээ энэ олон улсын тэр санхүүгийн корпорац Дэлхийн банкнаас хийсэн нэг судалгаа байдаг. Тэр судалгааны юун тайлан дээр нь юуг бичсэн байсан гэхээр энэ Монголын яг энэ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа процесс одоо жижиг дунд үйлдвэрийн зээл олголт тэгээ энэ асуудал бол буруу яваад байна. Түрүүний яг тэр кластерын чирчмаар те одоо жишээлбэл одоо Монгол ноосд 100 сая төгрөг жишээлбэл зээллээ гэхэд тэр чинь бас нөгөө бэлтгэн нийлүүлэгчдээс ирж байгаа юмар цаашаа үйлдвэрлэлээ явуулна шүү дээ. Тэгэхээр тэр бэлтгэн нийлүүлэгчд нь мөнгө авахгүй бол тэр нөгөө зээлийн буцаан олголт бол байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юмыг нөгөө зөвхөн ийм жижигээр харах биш. Бүр ингээд тогтолцоогоор нь харж зээл олгож гэсэн санаа юм билээ л дээ. Тэгэхээр яг манай ажлын хэсгээр бол бид нар бол яг энэ чиглэлээр ярьж байгаа. Манай үндэсний хөгжлийн бодлого бол зөвхөн нэг хүнд зээл олгох ба шүү дээ. Тэгээд тэрний дагалдаад хичнээн хүнтэй харьцаж байгаа. Тэрийг бүгдийг судалж үзээд тэнд нь үнэхээр мөнгө хөрөнгө дутагдж байгаа бол тэнд нь зээл олгодог бас давхар байя гэж. Тэгтээ барьцаагүй. Тэгэхээр
Зөвхөн ганцхан манай Монголд энэ байшин барьцаалдаг нэг асуудал байна. Жишээлбэл би банкыг ингэж ойлгодог байхгүй. Банк гэдэг бол үйлчлэгээ үзүүлдэг газар. Би очихдоо ганцхан бизнес идээтэй очих хэрэгтэй. Тэгэхээр миний бизнес идээг судлаад тэр нөхөр зээл олох хэрэгтэй байхгүй. Миний бизнес идээ. Тэгээ одоо байшин барих чиглэлээр ихтэй фундаментын барьчин тэрэнд нь тохирсон зээлийн өгнө. Бариа дуусны дараа дараагийн үе шатнд бариа дуусчвал дараагийнх нь зээлийн болох нь тийм. Ингээд дуусах хэрэгтэй шүү дээ. Олон улс тийм л байна. Яг энэ чиглэлээр ер нь даваа хоёр дараа танд ер нь яг судалж ийсэн тийм юм байна. Энэ хамгийн гол асуудал бол санхүүгийн асуудал болж байна. Яг нь миний бодлоор бол энэ татврын багц хууль гэж л байгаа шүү дээ. Энэ аж ахуй нэгж одоо баялаг бүтээгчдээс татвар авч байна. Эсвэргээрээ бол баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль гэж бол зайлшгүй байх шаардлагатай. Баялаг бүтээгчдийг багцаар нь дэмжиж байж, баялаг бүтээгчдийг өсвөж хөгжиж байж татврын орчин сайжирна, нэмэгдэн тийм ээ. Тэгэхээр бол татврын багц хууль гэж байгаа бол баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль зайлшгүй байх шаардлагатай л гэж үзэж байгаа. Тэгэхээр би энд нэг бэлдээ. Тэгэхээр зүгээр сая асуудал дээр ингээд үзэхээр зэрэг бол одоо Монголын банкнууд яагаад бизнесийн зээл өгөхгүй байна гэдэг Монголын бизнес эрхлэгчдийг нийгмийн хариуцлагагүй байна. Хүлээсэн үүрэг одоо ялангуяа зээл авчаад тэрнийг эргэж төлөх тэргээр одоо яг баялаг бүтээгээд эргэж төлөх ийм чадах юм нь бол их доор байна гэж үзээд байгаа учраас энэ нийгмийн хариуцлагыг дээшлэх асуудал бизнес эрхлэгчүүнд маш их чухал болчиход байна. Одоо ингээд жишээлхэд бол Гонконгд очиод 40 тонн алтны ордтой хүн Гонконгд очиод хөрөнгө босгоё гэвэл Гонконгийнхан бол ерөөсөө алтыг чинь сонирхгүй, энэ 40 тонн алт байгаа юм сонирхгүй. Танай компани нийгмийн хариуцлагатай юу? Та нийгмийн хариуцлагатай юу гэж асууна. Нийгмийн хариуцлагыг тайлан гаргадаггүй. Гаргадаг гэд үзүүлвэл энэ компанид ажиллаж болох юм байна. Одоо тэгвэл эднийг яа дэмжих вэ гэж эхэлж байгаа. Тийм учраас нийгмийн хариуцлагын асуудал бол нэр хүнд болчиход байгаа юм. Нийгмийн хариуцлагын асуудал бол ерөөсөө танай компанийн одоо хариуцлагын нүүр царай болчиход байгаа. Олон улсад компани чинь томрох тусам та хэрвээ нэр хүнтэй компани болъё гэвэл нийгмийн хариуцлагатай байх бол ерөөсөө болохгүй болчихно. Тэгэхээр энийг ихсэн манай бизнесээ ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт бол би энэ кластер дээр нэг зүйлийг хэлгээд байна. Кластер гэхээр л одоо бүр ноос аваад л самнаад л ноолорын ялгаад л утас хийх тухай ийм хүнд процесс биш. Ерөөсөө Төв аймгийн одоо хамгийн энгийн кластер бол одоо газар тариалан кластер байх хэрэгтэй. Одоо айл болгон 2 га газар дээр 5 тонн төмс битээ тариа. Одоо 20 айл нийлээд 10 га газар дээр төмсөө тариа. Тэгээд тэр төмсөө хамдарч боловсруулад өртгийн нэмэн өртгийг бий болгож аваа. Цааш нь боловсруулаа. Өнөөдөр Улаанбаатар хотод Борнуур дээр одоо та нар нэг хил төмсийг хурааж авчаад айл болгон хашаанда 5 тонн төмс хийчихэд 400 төгрөгөөр зарах гэж оролж шít. Тэр чинь Улаанбаатарт авчирнгуудаа гялгуурууд нь дугаагаад хийчихэд 2 хилийн 1800-аар зарж шít. Тэр энэ бол кластер. Энэ ингэж одоо хамтран ажиллах асуудлыг кластер гэдэг. Тэр энийг одоо хийхэд бол төр засаг кластерын бодлого гаргаж байгаа юм байна. Кластерыг дэмжих тухай хууль гаргаж байгаа юм байна. Тэгвэл одоо бид нар тэрийг хэрэгжүүлэхийн төлөө бизнесмэнүүд жаахан хариуцлагатай ажиллах асуудал болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас одоо газар тариалан ногоо, хүнсний ногоо жишээлбэл одоо манай монголчууд тэр нэг салаадны байцааг Солонгосоос оруулж ирээд элийн 30 мянгаар зараад байна шүү дээ. 100 грамм нь 3000 төгрөг. Гэхдээ одоо Борнуур дээр тэрийг тарьсан хүн тэрийг зарж чадахгүй сууж байна л шүү дээ. Улаанбаатарт авчирдгаа 100 км авцсан байна. Ерөөсөө энэ бол санаачлагын асуудал байхгүй. Тийм учраас бид нар энэ дээр жаахан идэвхтэй ингэж ажиллах нь зүйтэй юм аа гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаар бол тэр зээлийн батлан даалтын сангийнхан сая 2 төсөл хэрэгжүүлж байгаа. Түгээмэг 5-ыг хэрэгжүүлсэн гэж хэлжлээ. Энэ зээлийн батлан даалтын сангийн хүрэлцээ муу байгаадгийн гол шалтгаан нь мөнх бол дарга энэ хуулинд байгаа юм. Зээлийн батлан даалтын сангийн хуулийг бид нар анх гаргахад явж хад бид оролцож ирсэн. Тэрийг зөвхөн банкар дамжуулж олгоно гэж заагдсан. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүн өөрөө очиж тэр зээлийн батлан даалтанд хамтарч амарч болохгүй болчиход байгаа. Заавал банкар дамжуулж банк заавал тэрийг тодорхойлохгүй бол зээлийн батлан даалтын сангийн асуудыг авч үзэхгүй. Тийм учраас бол одоо энэ хуулиудыг бас энэ баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн хүрээнд энэ хүрээнд бол авч үзэж засахгүй бол энэ 60 сая долларын их усрор орж ирээд Монголын бизнесийг дэмжигээд байдаг. Тэр нь яг бизнес дээр хүрэхгүй одоо хүрч чадахгүй ийм байдал үүсчихэд байна. Тэг дахиад арилжааны банкар дамжаад явахаар бөө хүндрэл болж байгаа байхгүй юу. Тийм учраас бол энэ одоо хүндрэлүүдийг арилгаад бизнес эрхлэгчид өөрсдөө жаахан чөлөөтэй ажиллах болцоор өслөө бүрдүүлэхийн төлөө бол одоо ажиллах хэрэгтэй болоод байгаа юм. Тийм учраас би энэ Төв аймгийн энэ хилцүүлгийн дүнд бол энэ зээлийн батлан даалтын сангийн хуулийг өөрчлөх асуудал,
энэ кластерыг хөгжүүлэхэд бол одоо иргэдийн ойлголтыг дээшлүүлэх асуудал, сум орон нутгийн захиргааны одоо үүрэг оройлыг дээшлэх асуудалд тусах хэрэгтэй шүү. Ингэж бид нар босч ирэх шүү гэдэг. Энэ жижиг юмнасаа эхлээд одоо бид нар том явна. Төр бол юм хийх гэдэг үүрэг юм дэмжиж дээ шүү дээ. Одоо энийг дэмжиж оролцоод бид энэ гарч байгаа шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө тэнцэхгүй бол эн чинь тэгээд өөрөөсөө сайхан хууль гараад ирвэшгүй үлдчихэд байна гэдгийг ойлгосоо л хийж байна. Тийм ээ. Бас яг тэр сургалтаа болоо би өөрөө бас ингээл Цавхан аймаг ингээл яг тэнд яг бодит амьдрал дээр тэр жижиг өрхийн болон хоршоотын юм дээр юу болдгийг бийг очиад үзчихсэн л да. Тэгэхээр манай тэр хоршоод тэнд ингээд нэг бүлэг энэ тэр болчоод тэгээ нэг жоохон ногоо тарьдаг. Тэгээ манай хүмүүс болохоор ийм ябо санхүүгийн мэдлэг байхгүй. Хичнээн юм тарьсан. Дундаас нь хэдийн нийтдсэн. Тэгээ хамгийн сүүлд нь хэд үлдсэн. Өөрөө шиг юу юм гэхээр тийм байдгүй юм бэл. Тэгэхээр яг энэ сургалтын асуудал нь одоо яг энэ маш чухал. Тэгэхээр энэ чиглэлээр ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх чиглэлээр аймаг дээр ер нь тийм сургалт ер нь зохион байгуулагддаг. Сараа ирнээрээ. За ер нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ сургалт зайлшгүй шаардлагатай гэдэгтэй бол санал нэг байна. Яагаад гэхээр манайхан нэг нэгнийхээ ямиг нэгдүгээрт дуурайж идэг. За нэг суманд одоо жишээлбэл гурил хэрчиг цех хийх юм бол за энэ их мөнгө олоод байна гингүүтээ нөгөөдхийгээ дуурайгаад авчиад гурил хэрчиг цех юм ингээд 2 3-ыг зэрэг байгуулад нэгээ дуурайгаад нөгөөдүүдийг бүгдээр ингээд татаад унгачдаг. Тэгэхээр энэ дээр бол бид нэр яаж байгаа вэ гэхээр аймгаас нэг сум болгоноос нэг сум хөгжүүлэх сангийн зээл гэж олгож байгаа. За сум болгон одоо өөрийнхөө дэмжих чиглэлүүдээ иргэдийн хурлаараа тогтоосон байх хэрэгтэй. За жишээлбэл ингээд гурил хэрчиг цех байсаар байтал гурил хэрчиг цехийн одоо ийм гурил боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэх юм бол одоо болохоо очиж байгаа учраас энэ чиглэлийг заавал тогтоох гэж байгаа. За дугуй засвар гэл ингэхээр л одоо тэр л бас их сайхан дугуй засвар байгаад мөнгө олоод байна гингүүтээ дугуй засвар 2 3-ыг байгуулцдаг. Тэгэхээр угаасаа тэр суманд явдаг машин ч ойлгомжтой. Суманд юу яаж байгаа машинтай хүний тоо ойлгомжтой. Тэгэхээр тэр үйлчлүүлэх хүний тоо хязгаардаг юмд байхад бас иймэрхүү чиглэлийн юмнууд бас бид нар зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас иргэдээ сургалтаар чадварчуулах юм зайлшгүй шаардлага байгаа. Ямар аж ахуй эрхэлж явахт нь бас юу хэрэгтэй вэ гэдгийг энийг бас бид нар сургалтаар ингэж олох хэрэгтэй. За энийг бол бид нар хөдөлмөр халамж үйлчилгээний газартайгаа хамтраад энэ янз бүрийн мэрэгжлийн чиглэлийн сургалт олгох аж ахуй эрхлэх сургалтуудыг бас бид нар хөдөлмөр халамж үйлчилгээний газартайгаа хамтарч зохион байгуулдаг юм. За хүнс хөдөө аж ахуйн газрын дэргэд бол манай аймаг энэ жил 2018 оныг үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил болгож зарласан. За энэ ажлынхаа хүрээнд бол бид нар хүнс хөдөө аж ахуйн газрынхаа дэргэд жижиг дунд үйлдвэрлэлийн мэдээллийн төвийг байгуулж байгаа. За нийслэлд бол энэ өөрөө бас юутай нийслэлийн өмчтэй үйлдвэрийн газар байгаа юм. Манай аймаг бол зөвхөн хөдөө аж ахуйн газрынхаа дэргэд нэг ийм төв байгуулад энэ төв дээр нэгдүгээрт ямар аж ахуй эрхлүүл яадгийн гэсэн ийм сургалт авна. Хоёрдугаарт бас энэ аж ахуйг эрхлэхийн тулд бас яг үйлдвэрлэл дээрх ийм сургалтыг өгөх зорилготой ийм жижиг дунд үйлдвэрлэлийн мэдээллийн төвийн байгуулад байгаа. За энэгээрээ дамжуулаад бид иргэддээ нэгдүгээрт бас онлын мэдлэг олгоно, хоёрдугаарт практик дадлага олгох ийм зорилготой ажиллаж байгаа. Бодолтой ажлын хийх дээр бол жижиг дунд үйлдвэрийн төрлөөрийн сургалтууд байдаг тийм. Танаас одоо Төв аймаг дээр одоо яг энэ чиглэлээр яг ямар үйл ажиллагаа хийж байна? За манай дээр бол жилдээ үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтраад жилдээ 4 удаа сертификатын болгон танхимын сургалтууд зохион байгуулдаг. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай бизнес одоо өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид байна. Ямар нэгэн төсөл одоо хөтөлбөрт хамрагдаж чаддгүй. За ямар нэгэн сум орн хөгжүүлэх жижиг сангуудаас зээл авах гэхээр өөрсдөө нөгөөх төслөө бичиж чаддгүй. Манайх энэ дээр бас төслийн аргачлал зааж өгдөг. Энэ дээр нь бас сургалт явуулж, за мөн өөрсдийнх нь хүссэн одоо үйлдвэрлэл төр толгойд нь байгаа тэр санаагийн цаасан дээр нь болгож хөгжүүлэх энэ төслийг бичиж одоо бас дэмжиж явуулдаг юм сургалтуудыг явуулж байгаа. За мөн бас энийг дамжиж яваад бид нэр 2018 онд бас худалдаа аж үйлдвэрлэлийн аймгийн засаг даргын там газартайгаа хөдөө аж ахуйн газартайгаа хамтраад бид нар бас Төв аймагт үйлдвэрлэв нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрээ нээсэн. Энэгээр дамжаад бас одоо
бараа бүтээгдэхүүнээ борлуулах, за энэгээр дамжаад одоо бас сургалт юмнуудаа авах, бүтээгдэхүүн эргэлтэнд орох ийм юмнуудыг бас давхар сүлжээнд оруулаад явж байгаа. Бас үзэсгэлэн энэ зохион байгуулалт. За бид нар жилдээ 5 удаагийн үзэсгэлэн зохион байгуулж байна. За энэ бол одоо нэлээд үр дүнг өгч байгаа. Бид нар ирсэн үзэсгэлэнд оролцож байгаа үйлдвэрлэгч болгондоо бид нар нэг удаа ирэхэд ийм сертификат олгож байгаа. За энэ нь бол энэ сертификат ямар учиртай вэ гэхээр олон удаагийн давтамжтай үзэсгэлэнд орсон хүнд за энэ нэгдүгээр бүтээгдэхүүн борлогдно. Хоёрдугаар энэ үзэсгэлэнд оролцож одоо бүтээгдэхүүнээ солилцох, за ирж одоо энэ аймгийн болоод энэ хөдөлмөрчөдөө шууд үйлдвэрлэлийн үнээр хүргэж байгаад нь бид нар дэмжлэг үзүүлэхийн үндсэн дээр олон удаа оролцсон энэ сертификатын тоогоор нь бусад одоо зээл хөтөлбөрт хамрагдах юм олон одоо хөшүүрэг бас бий болгож байгаа. За дээрээс нь нэмээд бид нар баялаг бүтээгчдийг сая 2017 энэ 18 онуудад бас туршилтаар Улаанбаатар хотод хүн ам одоо олон ажилчинтай ийм төрийн өмч үйлдвэрийн газар, жишээлбэл ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цэглэгаан түгээх сүлжээ, Дулааны 3 дугаар станц, 2 дугаар станц гэдэг 4 дугаар станц гэдэг энэ газрууд дээр цалин буусан үед нь бид нар малчид хэрэглэх одоо баялаг бүтээгчдээс шууд бүтээгдэхүүнийг аваачаад бид нар борлуулсан. Энд ерөөсөө шууд одоо зах зээлийн үнээр нь тэнд баялаг бүтээгч дунд нь ямар нэгэн ченж гэж яриад байгаа тийм зүйлгүйгээр нөгөө хэрэглэгчд нь бид нар өгснөөрөө одоо их даваа тал бий болсон. Шууд борлогдсон. Одоо энэгээр одоо нэг удаагийн борлуулалт юмнаар бол 180 сая төгрөгийн ийм одоо арга хэмжээнд одоо бүтээгдэхүүн борлсон ийм жишээд байгаа. Хүнсний бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн. Цагаан сарын өмнө бид нар аваачаад одоо бас ууцны хэлбэрээр ингээд зах дээрээс тэр хүмүүс очихгүйгээр бид нар мачтаас гар дээр байгаа тэр бүтээгдэхүүн махыг аваачаад өгөхөд бол их одоо хоёр талдаа ашигтай ийм үр дүнтэй арга хэмжээ болсон. Тэгэхээр манай энэ асуудал нэлээд өргөн юм байна. Тэгэхээр яг энэ хугацаанд бол бид нар бүгд амжихгүй. Тэгэхээр би та бүгдэд төрөөс ер нь яг ямар үйл ажиллагаа бид нар бас хийх гээ, та бүгдийг яаж дэмжих гээ гэдэг тал дээр нэг товчхон мэдээлэл өгье. Түрүү энд мэдээллийн сан үзүүлсэн. Энэ мэдээллийн сан бол та бүгдийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг одоо зөвхөн сумынхаа төвшөнд мэдчихсэн, аймгийнхаа төвшөнд мэдчихсэн бол одоо манай энэ системд нэгдснээр Монгол улс даяар мэддэг болно гэсэн. Цаашлаад бид нар дэлхийн нийтэд хүргэх ийм боломжууд нь байгаад байна. Тэгэхээр яг хөөхөр та нарын хийсэн бүтээгдэхүүн мэдээж тэр стандарт сав баглаа бодол янз бүрийн байх хэрэгтэй тий. Тэрийг чинь хамгийн их зардал гараад байгаа хэсэг нь юу гэхээр тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын зардал байгаад байна. За энэ дээр одоо хөдөө аж ахуйн яамнаас саяхан одоо ингээд тендерийн зарлаа явж байна. Хамгийн анхны судалгааг нь одоо би хийж ийсэн. Тэр нь юу гэхээр энэ борлуулалтын шүлжийг нь яаж хийх вэ гэдэг асуудал. Тэгээ энэ асуудал дээр одоо жишээлбэл Солонгос улс байна л да. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хоршоотуудтайгаа орон нутгаа яаж дэмждэг юм гэхээр Сеул хотод Гарак гээд төрөөс ингээд нэг зах бариад өгсөн. Тэгээ тэр зах дээр Солонгосын тэр жижиг дунд үйлдвэрийн хөгжиж юмаа зардаг. Аль болохоор маш одоо тээвэр, логистик, хадгалалтын тэр зардал хамгийн бага байна. Одоо ингэ явж байна. Тэгээд Японыг очиод үзэхээр яг адилхан тогтолцоо байгаа байхгүй. Тэгэхээр бид нар түрүүн би хэлсэнтэй топ ийм том нэг хэсэг байна шүү дээ. Тэгээд дундаж тэгээд одоо суур хэсэг. Хэрэглэгч яг адилхан. Нийгмийн бас нэлээд баян хэсэг байна, дунд хэсэг байна, ядуу хэсэг байна. Тэгэхээр энэ улсууд юу хандаад байна вэ гэхээр тэр топ руу ерөөсөө хандахгүй байгаа байхгүй. Тэр баян одоо тэр дунд болон дундаас тийш ерөөсөө ханддаг. Дунд болон дундаас доош руу анхаард юм байна. Тэдний одоо хөдөлмөр эрхлэх, бизнес хийх одоо та бүгдийн бидний яриад байгаа баялаг бүтээгтэй тэгээд нөгөө талд нь нөгөө дунд болон дундаас доош хүмүүсийн хэрэглээ хоёрыг ингэж төр нь холбож өгдөг юм. Тэгэхээр энэ практикаар төслүүд хэрэгжиж байгаа. Яг бодитоор хэрэгжиж байгаа нөхөр Улаанбаатарын одоо тэр Гарактай адилхан тийм зах байгуулах гээд одоо ингээд ажиллаж байна. 19 он барилгын ажил эхэлнэ. Тэгэхээр энэ лүү бол манай одоо төмс хүнсний ногоо ялангуяа хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүд та бүгд очиж одоо борлуулах юм бүрэн боломжийг бүрдүүлж өгнө бид нар. Тэгэхдээ та нараас нэг юм хүснэ. Одоо би эндээс харж байна л да Төв аймгийн нийтдээ
96 оршоотой юм байна. Би Төв аймгийг 27 сумтай гэдгийг мэднэ. Тэгээд дундчаар харах юм бол тоо гарч ирж байна тий. Тэгэхээр үндэсний хөгжлийн газраас ямар бодлого баримталж байгаа вэ гэхээр нэг суманд нэг л хошоо байх. Ерөөсөө бидний явж үзсэн газар ерөөсөө нэг тосонд нэг л хошоо байгаа. Тэгээд тэр нь тэнтэйгээ шууд одоо харьцаад тэр гарак гэдэг одоо тэр төвлөрсөн цах хоёрын хооронд нэг юм ин холбож өгч шүү дээ. А яг энэ тохиолдолд 96 оршоотой бид нар харьцаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хоёр талаас бид нар ойлголцох хэрэгтэй. Та нар мэдээж та нар эцсийн зорилго бол орлоготой сайхан одоо амьдрах шүү дээ. Та биднийх бол эрүүл орчинд амьдрах тийм. Юм чин тасралтгүй борлуулж байгаа. А бид нар тэр тасралтгүй борлуулах тэр системийг чинь бүрдүүлж өгнө. А тэрний төлөө та нар хоорондоо бас эвсэн нэгддэг байх хэрэгтэй. Монголчууд бидний хамгийн том алдаа бол дандаа бие биенээ үгүйсгдэг. Тэгээд дандаа хуваагддаг, талцдаг. Энд чинь бүр тэр Бээжингээс тогоон төмөр одоо хөөгж ирснээс хойш ийм асуудалд тасралтгүй явсараад өнөөдөр ирлээ шүү дээ. Социализмын үед нэг жоохон нэгдсэн. Одоо бол бүр ингээд дов жалгаараа бүр задраад алгуул. Энэ задрал манай тусгаар тогтнолт төр нөлөөлөхөр байгаа. Тэгэхээр ерөөсөө үндэсний хэмжээнд бид нар аль болохоор хоорондоо нэгдэж, нягтарч, хамтарч ажиллах тэр кластер байна уу? Эсвэл газар нутгаараа байна уу? Энэ бүгдийг бид дэмжиж урамшуулнаа. Ерөөсөө манай үндэсний хөгжлийн гаргаж байгаа бодлого бол дандаа нэгдэл, нягтрал, хоорондоо хоршилт тэр бүгдийг дэмжиж байгаа. За ингээд бид дараа нь нэг чухал асуудал руу орох гэж байна. Энэ бол юу гэхээр төр хувийн түншлэл гэдэг асуудал байна. Тэгэхээр төр хувийн хоёр хоорондоо яаж түншлэх гэдэг юм бэ? Түрүүн бид нар ярьлаа шүү дээ. Төр бизнес хоёрыг салгачья. Нэршил холбоотой юм бол. А тэгээд тэр нөхдүүд маань бас ингээд дотроо компани нийгмийн хариуцлагаар баялаг үтээгчдэд дэмжээ. Бид нар бас дэмжиж, тий. А тэгээд тэр дунд болон дундаас дээш компаниг бид нар яаж дэмжих гэдэг юм гэхээр төр хувийн түншлийн бодлогоор дэмжих гэдэг. Өөрөөр хэлбэл үнэхээр юм хийж чадж байгаа тэр компани бид нар тэр одоо янз бүрийн тендергүүгээр тий. Тэгээд хариуцлагатай байгаа тэр компани өгдөг болё. Одоо жишээлбэл бид нар Улаанбаатар одоо ингээд айгүй олон асуудал шүү дээ. Шийдчихв. Тэгээд байгаа юм маань төрд мөнгө зээл авах гэхээр бүх юм хэтэрчээд идэг тий. Тэгээд төр хувийн түншлэр шийдэх боломжтой байгаа. Бид нар гарцаа зүг гаргаж ирэх хэрэгтэй болж байна. Тэгээд бус тусууд одоо жишээл Хятад улсад ингээд очиад харахаар одоо нэг цэвэрлэх байгууламж асуудал байна л да. Хувийн хөгжил хөрөнгө оруулалт хийгээд барьчих боломж байна. Нийлж байгаа. А нөгөө хүн чинь буцаагаад мөнгө авч чадахгүй байхгүй. Тэ? Тэгэхээр одоо өнөөдөр биднэрт байгаа бодлого тэгээд эрх зүйн орчин юу гэхээр зэрэг тэр концесс авсан нөхөр гэрээ нь юу гэж байгаа вөхөр концесс эзэмшигч нэг талд нь төр үндсэндээ бол хувийн хөвшил төр хэрэглэгч гэсэн энэ гурван дунд л явж шít. Тэр өнөөгийн хууль тогтоомж энийг харахаар аль нэг нь хохирохоор байна. Эсвэл биднэрт шууд BT нөхцөл гэсэн нэг юм байсан тийм эргүүлээд төлчдөг. А тэгвэл эндээс одоо тэр бусад улсууд байдаг тэр төр хувьшил яг дэлхийн хэмжээнд байдаг классик. Үнэхээр тэр нь төр хамтраад тэр иргэдийнхээ асуудлыг шийдэж чаддаг. Энэ бодлогыг л гаргая гэдэг төр хувьшлийн төлөвшлээ. Тэгээ энэ чиглэлээр би асуулт асууя. Манай Ганбаатаргоо бол энэ чиглэлээр бол нэлээд ажилласан туршлагатай. Яг одоо өнөөдрийн явж байгаа эрх зүй яг миний харж байгаа шиг байна уу? Та юу гэж бодож байна? Тэгэхээр өнөөдрийн явж байгаа эрх зүй орчин бол яг мөнх хол даргын хэлж байгаа шиг үсэ байхгүй байгаа юм. Яг ийм одоо болохын төлөө энэ төр хувьчлийн төслийн хуулийн төслийг манай хөгжлийн газар санаачлалд явж байгаа. Тэгэхээр энийг бид нар бол аль болох хурдан болдог бол энэ одоо намрын чуулганаар батлуулаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл бол төр нь одоо энэ томоохон гэдэг юм уу дунд хэмжээний бизнес эрхэлж байгаа хүмүүсээ бодлогоор дэмжиж тодорхой хэмжээнд бол хөрөнгөөр дэмжиж тэгээд хоорондоо өрсөлдөхгүй шүү дээ. Жишээлбэл бол одоо яг танаа энэ хөгжлийн хэлцээний даргын хэлдэг шиг нэг суманд гэдэг юм уу нэг суманд бол 3 гурил хэлцдэг цех 3 дугуй застдаг цех байх хэрэггүй нэгийг байгуулаад тэгээд одоо тэр нь бол тэр дугуй засвараар бүх юм хариуцдаг ийм л одоо болох ёстой. Тийм учраас бид нар бол юу гэж хэлж байгаа вэ? Манай энэ концессийн хууль бол яг энэ шаардлагыг хүрэхгүй байгаамаа. Энэ концесс гэдэг маань бол төсвийн мөнгөөр зам барьчаад
Тэр зам барих мөнгөө одоо канцэс авангуудаа зарим нь засгийн газрын хүмүүс нөгөө зөвлөлтөнд засгийн газрын хүмүүс нь шаардлага тавьж чадахгүйдад муу чанартай зам барьдаг зүйл бол төр хувьчлын төвшил биш. Төр бол бодлогоор дэмжиж, за танад бол энийг барихыг бид дэмжиж байна. Танаа энэ таныг одоо 20 жил ажил хугацаанд бид дахиад ийм үйлдвэр бариулахгүй гэж баталгаа гаргаж өгөөд тэгээд хувь хүн өөрөө мөнгөө гаргаад хийдэг. Тэр төрийн баталгааг үндэслээд мөнгө босгож ирээд одоо төсөл хөтөлбөр боловсруулдаг. Яг энэ хувийн хөвшил бие дааж ажилдаг механизм үйл төрийн хөвшин төсөл гэж хэлээд байгаа. Яг энэ одоо ийм одоо сонгодог төрийн оролцоо багтай, төрийн дэмжлэгтэй одоо тэгээд олон нийтийн оролцоотой ойлголцтой нэгд хэлбэрээр одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ төрийн хувийн хөвшлийн төслийн механизмыг хөгжлийн газар одоо яг олон улсын жишгээр хэрэгжүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бидэнд хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр энэ одоо манай одоо өнөөдрийн байгаа хуулиар канцесын хуулиар бол энэ хэрэгжиж болохгүй байна. Төр зөндөө олон канцес зарлахаар төрийн мөнгө гаргахгүй хувийн хвшил гаргаж мөнгөө хийдэггүй. Тэгэхээр бол энэ бол хоёр талаас хамтарч хийдэг, хоёулаа хариуцлах хүлээдэг, ил тод байдаг, авилгагүй байдаг, хариуцлагатай байдаг ийм одоо тогтолцоогдыг л одоо манай хөгжлийн газар бол гаргаад санал болгоод байгаа. Тэгээ энийг бид бол дэмжиж байгаа учраас би өөрөө биеэр ирээд хэлж байгаа. Энэ хуулийг гаргахын төлөө явъя. Манай ажил олж гишүүд бол дэмжинэ. Энэний төлөө явна л гэд бид ирээ сууж байгаа. Одоо хууль бол хангахгүй. Манай оролцогчдоос одоо нэмж хэлэх үгнүүд. Ингээд дууссаны дараа зүгээр заалнаас бас манай хүмүүс бас сонирхож асуулт байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр нэмээд та бүгдд санаа оноо байна уу? Яг төрийн хувьчдын түншлэлээр одоо ер нь яг тийм яаж хөгжүүлвэл ер нь зөв бай. Орон нутагт байж болно, тухайн салбарт байж болно. Манай зээлийн бодлого талаас одоо жишээлбэл зээл авчаад, концесс авчаад нөгөөд чи өөрт мөнгө авахгүй шүү дээ. Тэгэхээр арилжааны банкнд орчдөг. Эсвэл гадаадын нэг хөрөнгө оруулагчтай л очдөг ийм л тогтолцоо байгаа. Ер нь танаа дээр одоо ийм чиглэлээр бол хүсэж исэн зээл байх уу? Одоо концесс авчаад. Одоогор бол тийм жишээ бол байхгүй. Байхгүй. Даваа хоёр дарга санаа байна. Яг энэ чиглэлээр яавал дээр. Нөгөө одоо түрүү хэлсэн шүү дээ. Төв аймагт хэрэгжиж байгаа ихэнх төслүүд томоохон төслүүд байна шүү дээ. Тэр цахилгаан станц. Одоо тэр хийн эднэргээл эдгээр чинь бүгд л ихэвчлэн одоо 30% нурцал гаргаад тэр 30 жилээр гэрээ хийж байгаа учраас энэ бол яг өөрөө хувийн хвшил 30% төлөө гаргаж байна. Тэгээд энэ дээр бол 70% дээр нь бол хөрөнгө босгож шүү дээ. Энэ бол манай бизнесийн салбарын хөрөнгө босгож байгаа. Тэр бол энийг бодлогоор дэмжиж удаан хугацааны одоо гэрээ найдвартай гэрэл хийж өгч байгаа. Ийм л байгаа. Тэгэхээр ер нь бол энэ Төв аймагт хийгдэж байгаа тэр томоохон төслүүдийн хэрэгжиж эхэлж байгаа, хөдөлж эхэлж байгаа тэр төслүүд бол ихэнх нь тэр хувийн хвшлийн түншлэлийн зарчмаар л явж байгаа гэж ойлгож байгаа. Одоо сарын эрдэнэ дараагаас би асуусан бол аймагт дулааны станц хэрэгтэй тий. Дулааны станцыг одоо төрд бол мөнгө байхгүй. Хувийн хвшил барих гэхээр яаж буцааж мөнгө авах вэ? Тэгэхээр уул нь бол бус тусад ягаад энэ нөхөр хувийн хвшил барьчдаг. Тэр буцааж мөнгийг цуглуулж өгөх гарантийн гаргаж өгдөг. Одоо би жишээл яг тэрийг ажилуулад 15 жил болоод тэр хугацаанд тэр хүн чинь өөрөө мөнгөний тооцоо байгаа шүү дээ. Тэр хамгийн бага баталгааг нь орон нутагт жишээл гаргах тийм боломж юу? Одоо жишээл мөнгө гаргацсан чи өөргөө амт мөнгө бас ашигтайгаа буцааж авах гэж байгаа шүү дээ. За энэ дээр бас манайхны төр хувийн хвшлийн түншлэл дээр бас нэг ахицтай ажил хийж байгаа. Манай 27 сумтай 27 сумынхаа төвийг бас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. За энэ дээр яаж байгаа гэхээр одоо хувийн хөрөнгө оруулагчид маань одоо тэр төвлөрсөн халаалтын системд холбох шугам сүлжээний ажил, их усүрийн ажлыг бол өөрийнхөө хөрөнгөөр хийчихэд төртөөгөө 5-10 жилийн гэрээ байгуулад за энэ гэрээтэй хугацаанд нөгөө үл хөдлөх хөрөнгийн нөгөө нэг илэгдлийн сан энэ төр байгуулад өөрийнхөө оруулсан бас хөрөнгө оруулалтаа бас ингээд жилдээ ингэж шимтгэж авах зарчмаар ингээд 5-10 жилийн дараа нөгөө өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг ингээд цуглуулад авчих ийм боломжтой төвлөрсөн халаалтын системийг бас төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа нэг ийм туршлага бол манай аймаг дээр байдаг. Гэхдээ энэ дээр бас энийг бодолцоод бас манайхан бас төр хувийн хвшлийн түншлэлийнхаа хуулинд бас энэ гаргалгаануудыг бас нэлээд сайн бодож үзэх хэрэгтэй юм шиг байгаа. За хоёрдугаарт нь бас энэ нийгмийн салбарын барилгадыг нэгэнтээ төрд нь хөрөнгө байхгүй ийм тохиолдолд бол энэ хөрөнгөтэй
үндэснийхээ энэ хөрөнгөтэй хүмүүсийг бас энэ рүүгээ татмаар байгаа. Миний бодол, өөрийн хувийн бодлоо энэ гэхдээ. Яагаад ингэж байгаа вэ гэхээр тэр хүн мөнгөө хаашаа хийхийг мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Одоо хөрөнгөтэй хүн. За банкндаа хадгалуулахтаар бас өөр эрсдэлтэй байж болно. Хадгалуулах сонирхолгүй байдаг. Ямар нэгэн үндсэн хөрөнгө барьж байгуулчих юм сонирхолтой байж магадгүй. Тэгтэл энэ сум орон нутагт чинь дээврээс нь усгоочсон олон жилийн насжилттай болсон энэ барилгыг шийдлэх юм зайлшгүй шаардлага байгаа гэдэг. Тэгэхээр бид нэр энэ төрийн хувийн хвшлийнхаа түншлэлийн энэ хуулиар за хөрөнгөтэй хүн ямар нэгэн цэцэрлэг сургуулийн барилга барьдаг мөн тэр миний тэр халаалтын системийг нэвтрүүлж исэн энэ шиг хөрөнгө оруулалтын одоо жилд нь баг багаар өгөх юм уу тийм ээ. Нэг бол төртөөгөө гэрээ хийгээд хизээ төр боломжтой болохын тэр цагт нь бол өгөх ийм юмнуудыг бас бодмоор байгаа. Өнөөдөр зураг төсөв нь бэлэн байгаад байдаг. Улсын хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтаар мөнгөгүй байдаг. 2-3 жилийн дараа хийх болдог. Нөгөө зураг төсөв чинь аль хэдийн нөгөө барилгын материалын нь үнэ өөрчлөгдөө дахиад зураг төсөв хийх гэх мэт ийм үргэлгэн зардал гаргаж яхихаа оронд нэгэнтээ зураг төсөв нь бэлэн, зайлшгүй хийх ёстой, эрэм дараалалаар тэрийн тогтооцсон ийм юмнууд дээр бол бас хөрөнгө оруулалтыг татах энийг төр хувийн хвшлийн түншлэлийн зарчим дээр тулгуурлаад хэрэгжүүлэх юм зайлшгүй шаардлага байна. Энэ юуг бас та бүхэн маань бас бодолцож үзээрэй гэж хүсэхээр байна. Маш сайхан жишээ хэллээ тий. Үнэхээр бас сайхан ажилтдаг юм бас жишээ байна. Тэгэхээр яг бид нар өнөөдөр юу ярива гэхээр ер нь эхлээд энэ Монгол бизнес орчныг бид нар яаж зөв шударга болгох вэ гэдэг асуудлыг үндсэн. Энэ хүрээнд бид нар энэ мэргэжлийн холбоотой эрх зүйн байдал тухай хууль дээр бид нар зорилго маань бол төр бизнесийг салгая. Тэгэхдээ манай бизнесийнхэн бас компани нийгмийн хариуцлага хэрэгтэй бай тий. Тэр маань бас энэ баялаг үстээгчтэй бас томууд нь жижигээ дэмждэг вэ гэсэн юм санаа ярьлаа. Тэгээд нэг зээлийн асуудал төр бид нар бас барьцаагүй зээл ийм олгох тийм боломж байгаа юм биш үү. Тэгээд бид нар бас энэ бүгдийг судалж үзнэ. Эцэст нь бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр юу яаж юу хийж болох юм бэ гэдэг талаар ингээд ерөнхийд нь багслаад хэлвэл иймэрхүү яриа боллоо.